За сайн бацгаана уу Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Германд болохоор 7 цаг 00 болж байна. Японд 14 цаг 00 гээд Японоос зочин ирсэн байж байгаа. За манай өнөөдрийн зочин Батсуурийн хулан. Сайн байна уу хулан? Сайн байна уу? За сайхан зусж гин үү та бүхэн. Сайхан зусж байна. Япон орны 100 ямар болж байна? Яг одоогийн байдлаар болохоор Японы борооны улирал эхэлсэн. Дуусгаад байж гин. Жохон бөхчөмхөн болж эхэлж байна да. Япон явах гэж байгаа хүмүүс чинь бас сар өдрүүдийг харж байгаа даялаараа гээд бид хэднийг Япон явах санаатай ч Японыг сонирхсан нэг хэсэг. Тэгсэн чинь цаг агарын сайн судалж иж очихгүй л яг борооны үеэр ч юм уу эсвэл нь сунаама болдог үед нь очичвол дими гэдэгжсэн. Тэрэн дээр нэрээ аявих анхаардаг уу? Тэгдгийн шүү. Тэр цаг агарыг айгүйх хардаг. Японы хамгийн аялал жуулчил ер нь жуулчлахад хамгийн тохиромжтой улирал нь хавар юм уу да. 4 сараас нэг 6 сарын хоорондох сарууд л их гоё байдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Бас намрын нэг 9 сараас нэг 11 сарын хоорондох юм их гоё байд юм болов уу гэж боддог. За манай өнөөдрийн зочин маань Монгол улсын технологийн их сургуулийг механик инженер мэргэжлэр төгссөн. Энэ мэргэжлэрээ Японд одоо энэ мэргэжлийн дагуу ажиллаж байгаа мэргэжлэрээ бас докторийн зэрэг хамгаалахаар Япон улсыг зорьсон 3 жилийн өмнө 3 жил гарангийн өмнө зорьсон гэж сонссон. Удахгүй өөрийгөө ингэ танилцуулах байх. Тэгээд сонсогчтой бас нэг сайхан мэдээ хэлэхэд залуу инженерүүдээ боловсон хүчнүүдээ бас Японд ажлуулж туршлага судлуулах боломж олох тэр тал дээр их анхаарал тавиад их зүтгэсэн ийм эмэгтэйг бид урьсандаа маш их баяртай байж байгаа. Хулаан өөрийгөө манай зочдод жоохон танилцуулж байгаа. Ямар зорилгоор Япон улсыг тэр үед зорьсон юм бол тэг ямар хотод амьдарч байна гэд? Намайг Батсуурийн хулан гэдэг. Монголд бол технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлэр 2011 онд бакалаврын зэрэг хамгаалж исэн. За тэгээд тэрнээс хойш бол яг мэргэжлийн дагуу багшлаад, ажиллаад, инженер хийгээд явж байгаад 2019 онд ерөнхийдөө бол багшилж явах явцдаа их бодсон л доо. Их мэдлэг дутуу байна да би гэнэ. Хэл дутуу байна, их мэдлэг дутуу байна. Тийм болохоор ер нь дахиад суралцах хэрэгтэй байна. Дахиад өөрийгөө боловсруулж иж тэгээд дараа нь хүмүүст хичээл заах хэрэгтэй байна да гэж бодож исэн. Тэгээд яг 2019 онд даашаа гараад тэгээд докторийн зэрэг хамгаална. Гараад эхний 2 жилдээ бол хэллээ сурах гэж их мэрийгээд зүтгэсэн. Тэгээд докторийн сургуульд элсэж ороод бас жоохон санхүүгийн асуудалд орсон учраас буцаад ингээд доктор профессортойгоо ярилцж хагаад удирдагч профессортойгоо ярилцж хагаад тэгээд удирдагч профессорынхаа одоо нөгөө туршилт хийдэг компанид инженерээр ажиллахаар болсон. Инженер судлаачаар ажиллахаар болоод ингээд ажиллаад явж байгаа. Тийм хүн байна. За тэгээд манай инженер маань тухайн ажиллаж байгаа компанид сайн ажиллаад мэдээж тодорхой хэмжээний итгэлийг нь олсон болохоор гэж би ойлгосон байж байгаа. 8 сард дарагтайгаа хамт одоо Монголд очиж нэг чухал ажлаар Монгол явах гэж сонссон байж байгаа. Энэ талаараа жоохон дэлгэрүүлээд ярих уу? Яг нэвтрүүлгээр ярихаар одоо ээжийг бас хүлээгээд унахлаа гэж одоо айгүй сандаа зовоос ууч. Юу юм байгаа. Яг одоо энэ миний ажиллаж байгаа компани дээр болохоор Монгол инженерүүдийг ажилд авъя, ажилуулъя гэсэн тийм санал байгаа. Тэгээд тэрнийхэн дагуу гэрээ хэлэлцээр байгуулахаар Монгол руу 8 сарын сүүлээр 9 сарын эхээр очихоор болсон. Ажлынхаа газрын одоо хүний нөөцийн ахлах менежертэйгээ зүг очиж гэрээ байгуулахаар болж байгаа. Ерөнхийдөө энэ бол 1 жилийн өмнөөс эхлээд яригдж эхэлсэн зүйл байсан. Тэгээд одоо хэрэгжих гээд ер нь их судлагдж байгаа. Одоо хэрэгжих гээд явж байгаа зүйл. Тэгээд эхний хугацаанд болохоор эхний удаагийнх дээр болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн одоо яг миний төгссөн машин үйлдвэрлэлийн профессорын багийн багш нартайгаа эрдэмтдтэйгээ уулзаад тэгээд энэ талаар одоо нөгөө инженерүүдтэй ингээд энэ компани ингээд ажиллах боломж байгаа болов уу гэдэг талаар судалгааг хийж үзнэ. Гэрээ хэлцээрийг хийн гэж гэсэн
юу төвшөнд хүрсэн байгаа. Тэрний дараагийнх нь болохоор Шинэ Монгол технологийн коллеж буюу би бас багшилж байсан тэр газартайгаа механикийн техникийн бэлгүүн багштай холбогдоод ингээд за ийм компани байгаа гэд төгсөж байгаа оюутнуудаас ингээд санал болгооч гэд ингээд саналаа тавьсан. Ингээд тэр сургуультай бас холбогдно гэсэн бодолтой. Эхний хугацаанд бол 2 сургуультай холбогдно. Тэгээд тэрнээс цаашаагаа бол ерөнхийдөө бол эхний орж ирсэн ээлжний инженерүүд маань хэр байхаас шалтгаалаад цаашдаа монголчууд маань ингээд тогтмол орж ирээд ажиллаад авах боломж байх нь уу яах нь уу гэд ингээд харагдах бах та. Өнөөдрийн байдалд бол ерөнхийдөө бол 2 сургуультай л миний өөрийн маань одоо юу гэх юм ажиллаж байсан 2 сургууль учраас тэр 2 сургуультайгаа холбож өгье дөө гэдэг ингээд явж байгаамаа. Монголда бас шинжлэх ухааны технологийн их сургуультай багшилж байсан туршлагатай оюутнуудаа бас мэддэг Монголын ихтэй сургуулийн боловсролын систем яаж явагдгийг бас өөрөө сайн мэддэг хүн учраас энэ дээр их илүү анхаарсан байх гэж бодож байна. Тэгээд Монгол инженерүүд ямар авьяастай болоод эсвэл байглаас одоо заяагдсан тийм өвдөлттэй давуу талтай байдаг болоод Японы үйлдвэрийн манайхныг үнэлээд одоо ихний ээлжинд инженерээр ажиллая гэд зорьсон байгаа юм бол одоо Монголоос авъя гэж бодсон юм бол ер нь яг бас нэг талын нэрээд бас тэр талаар зөв асуудал л да. Монгол хүн ер нь хаанч явсан их гүйлгэн ухаан өндөртэй, их хурдан ойлгодог юмыг их хурдан хүлээж авдаг, ойлгодог. Тэгээ бас дээрэс нь их хурдан амар хялбархан мөртлөө яг тэр технологиг ерөөсө зөрчихгүйгээр өөрчилж чаддаг тийм хүмүүс байдаг гэж би ойлгодог. Монгол инженерүүдийг бол их чадварлаг хүмүүс байдаг юм байна да гэж харж байгаа өнөөдрийн байдлаар. Би өөрөө бас яг энэ чинь ингээд нэг одоогийн байдлаар 8 сар ирээтэй ажиллаад ингээд харахад бол намайг бас дээд албан тушаалтангууд нь бас харсан байх л да ажиллуулаа. За энэ хүн хэр зэрэг чадвартай хүн байх вэ? Ингээд цаашдаа ажиллаж болох уу? Энэ компанид ажиллаж болох уу гэдгийг бас харсан байх гэж боддог. Тэр хугацаанд ингээд харахад бол мэдээж хэрэг мэрэгжлийн хүн учраас мэрэгжлийнхаа дагуу шууд онол практикийн хувьд бол давуу талууд бол их олон байсан. Бас дээрээс нь юмыг ойлгож авах чадвар маш хурдтай. Ерөөсөө өнөөдөр залаа маргааш ихэд бие дагаа хийчдэг ч юм уу тиймэрхүү байдалтай байдаг учраас монголчууд их давуу тал өндөртэй байна. Их сэргийг соргог хүмүүс байдаг юм байна. Их хурдан хүмүүс байдаг юм байна. Их одоо юмыг ингээд тусгаж авах чадвар өндөртэй хүмүүс байдаг юм байна. Авьяаслаг хүмүүс байдаг юм байна гэж ойлгож байгаа гэж би бодож байгаа штэ. Ер нь бол одоогийн байдлаар бол за их сайхан мэдээ байна. Бас Монгол инженерүүдээ сайхан тодорхойлж сонсоход их сайхан сонсгож байна. Хулан. Тэгээ одоогийн байдлаар завсарлаад мэрэгчлэр ингэж ажиллаж байгаа гэж хэлжсэн. Завсарлах шалтгаан нь ер нь юу басан бол докторийн ажлаа төр зогсох шалтгаан нь юу байсан бол дээрэс нь яг одооний хийж байгаа ажил нь ямар ажил өдөр тутмын ажил нь юу хийх үү? За докторийн ажлаа завсарлах шалтгаан маань болохоор яг шууд хэлэхэд бол ерөөсөө санхүүгийн асуудал байсан, мөнгөний асуудал байсан, сургалтын төлбөрийн асуудал байсан. Тэгээд миний хувьд бол ерөөсөө яг сургалтын төлбөр яг өөрөө төлөхөр болоод яг ингээд доктортой илсэн боловч сургалтын төлбөрийн асуудлаас болоод завсарлая гэж профессортой хэлсэн. Профессор маань болохоор шууд за тэгвэл та ингээд завсарлахаар болж байгаа бол танд би ингээд яг ийм юмар тусалж чадна гэж профессор маань тэр компанитай холбож өгсөн байхгүй намайг энэ компанитай ингээд манай ийм докторант оюутан байгаамаа. Энэ хүн ингээд яг энэ чиглэлээр судалгааны ажил хийх учраас танай компанид ингээд ажилуулаа судалгааг ингээд хийлгүүл яаж яана болохоор байна уу гэдэг. Тэгээд ингээд ажиллахаар болсон. Тэгээд энэ компаниас болохоор хэрвээ та ингээд сайн ажиллаж чадах юм бол одоо ингээд бас дээрээс нь та Монголд ингээд багшилж байсан хүн ингээд Монгол инженерүүд ингээд зуучлах боломж болцоог ингээд үе таалгыг ингээд нээж өгч чадах юм бол ингээд бид нар бас таныг цаашаа докторийн ажлыг хамгаалахад чинь бас тустай үзүүлнэ гэсэн тийм үндслэлтэйгээр ингээд компанид ажиллаж байгаа. За миний өнөөдрийн яг өдөр тутамдаа хийж байгаа ажил болохоор стандарт хэмжилт зүйн хэсэг дээр ажилладаг. Одоо бол стандарт хэмжилт зүйн байдал дээр ажилладаг. Энэ компани болохоор гар утас болон компьютерийн дотор ингээд ордог металл нэмгээ ялцас байдаг. Тэр ялцыг болохоор энэ EU буюу алтаар бүрж өгдөг. Одоо химийн элементэр болохоор EU гэж ярьдаг юм да.
EU-гээр бүрж өгдөг. Шармал өнгөөр бүрж өгдөг тийм компани байдаг. За тэгээд тэр шармал өнгөөр бүржөхөөр тэр шармлын гадаргуу нь болохоор шармал EU-гийн гадаргуу нь хэр зэрэг зузаан бүрхэгдсэн байна. Бүрхүүлийн гадаргуу хэр зэрэг зузаан байна. Никлийн гадаргуу хэр зэрэг зузаан байна гэдгийг хэмжээд тэгээд тэр нь яг ингээд нэг олон улсын стандартад нийцэж гин үү, нийцэхгүй байна уу, стандартыг хангаж гин үү, хангахгүй байна уу гэдэг тэр оншиг ингэж гаргаж ирж тавьж өгөөд за ингээд энэ болохоор олон улсын стандартад ингээд хүрэхгүй байна, хэмжээнд хүрэхгүй байна гэвэл шууд тэрийг ингээд буцаагаад дахин үйлдвэрлэлтэнд оруулах. Хэрвээ энэ стандартаас давсан байна гэвэл за энийг шууд устгалтанд буцаад оруулах ч гэдэг юм уу тий. Тэр одоо нэг юу гаргаж өгдөг, шийдийг гаргаж өгдөг. Стандарт хэмжил зүйн хэсэг дээр ажилладаг. Ерөнхийдөө өдөржингөө тэгээд компьютер дээр металла ингээд хэмжилтийн аппаратанд ингэж хийж агаад компьютероор ингэж хараад тэгээ хэмжилтээ лазераар ингэж хэмжилтийг хийж өгөөд тэгээ тэр хэмжилтээ гаргаж ирээ. За энэ металлын гадаргуу нь болохоор ийм хэмжээтэй байна. Энэ хэмжээ нь бол одоогийн байдлаар бол стандартад нийцэж байна. Тийм болохоор энийг гаргаж болно. Хэрвээ энэ стандартад нийцэхгүй бол энэ стандартад нийцэхгүй байна. Устгалд оруулах хэрэгтэй. Эсвэл буцаад үйлдвэрлэлөө шилжих хэрэгтэй. Тийм шийдвэрийг гаргаж өгдөг дөө. За баярлалаа. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаа гэсэн үг юм байна. Тэгээд зарим нэг хүмүүс маань залуу боловсон хүчнээ Монголд ажлын одоо хүч инженерүүд дутагдaltaй байхад хүмүүсээ бас гадагшаа гаргах гэлээгээд нэг хандлт байж байгаа тийм ээ. Тийм хандлттай хүмүүс бас байдаг. Нөгөө талд болж игэл залуу хүмүүсээ гарах хэрэгтэй, юм үзүүлэх хэрэгтэй, одоо гадны ороос юм суралцуулаад буцаад тэр маань одоо эх оронд маань бас их том хэмжээний боловсрол хөрөнгө оруулалт болоод буцаж ирдгээ гэдэг ингээд ярьдаг хүмүүс бас байдаг. Хүмүүсийн үзэл бодол өөр. Миний асууж байгаа зүйл юу гэхээр залуу хүмүүсийн ер нь Японд мэргэжлэр нь ажиллах тэр боломжийг чи олгосноор том зургаар нь харах юм бол манай нийгэмд ямар давуу талууд, ямар ашигтай талууд байгаа гэж чи хардаг вэ? Миний хувьд бол тэгж бодож хитээ бодож харахад том зургаараа гэсэн үг шүү за. Монгол улсын хувьд бол үйлдвэрлэгч орн биш байхгүй юу ерөөсөө. Үйлдвэрлэл гэдэг юм бол ерөнхийдөө их бага байх нь байдаг. Гэхдээ яг үнэхээр үндэстнийхээ хэмжээний юмыг үйлдвэрлэх хэмжээнд бол хүрээгүй байгаа улс гэсэн үг байхгүй. Тэгэхээр инженерүүдээ энэ технологи өндөртэй улс орн руу гаргаж мэдлэгтэй, чадвартай ерөөсөө яг эднэрийг судлаад буцаад ирэх тийм боломжийг гаргаж өгөх зүгээр юм болов гэж боддог. Эх оронч сэтгэлгээ гэдэг имийг ерөнхийдөө бол маш сайн суулгаад одоо ерөнхийдөө хүн чинь гадаадд гараад ажиллаад ирэхээр өөрөө ирэхгүй эх орон руугаа тэмүүлдэг. Одоо морь гэхэд чинь их нутаг руугаа тэмүүлээд ингээд нутаг руугаа шогшдог гэж ярьдаг шиг Монгол хүн бол ерөөсөө байнгын зүрх сэтгэлд нь эх орон уяатай явдаг гэж миний хувьд бол би боддог. Тийм болохоор Монгол инженерүүдийг ялангуяа залуу үеийнхнийг заавалжгүй ер нь бол гадаад гарч үзээсэй гэж боддог. Нүдэ нэгээсэй гэж боддог. Харах өнцг нь өөрчлөгдөөсэй гэж боддог. Тэгжээж энэ бүхэн ерөөсөө энэ бүх гарах гарцыг гаргалгааг бол гаргаж өгөх юм болоо гэж боддог үүднээсээ бас миний нэг Японд руу гарч ирсэн нэг том зорилго маань бол тэр байсан. Ганцхан докторийн зэрэг хамгаалъя гэсэн зорилготойгоор гарч ирээгүй. Ерөнхийдөө бол Японд руу яаж энэ одоо өөрийнхөө хичээл зааж байгаа оюутнуудыг яаж энэ чи байгаа залуу энэ ирч хүчтэй энэ цог золттой энэ сайхан залуучуудыг гаргаж ингэж ажилуулж үзүүлэх вэ? Яаж юу үзэх вэ? Юм бүгдийг хийж үзчихэж тэр хүн чинь төлөвшин хүн гэдэг юмараа төлөвшин мэрэгжлэр ээж төлөвшин. Тийм учраас энэ бол хамгийн том одоо хөрөнгө оруулалт болох байхаа гэж би боддог шүү дээ. Ерөнхийдөө бол Монгол улстай бол хамгийн том хөрөнгө оруулалт болох байх гэж боддог. Бас дээрээс нь хувь хүнийх нь хувьд хүртэл маш том хөрөнгө оруулалт болох юм байна да гэж боддог шүү дээ. Миний хувьд бол ерөнхийдөө Монгол хүн болж төрснөөр их бахархдаг. Тэр чинээгээрээ улстай одоо хийх үүрэг хариуцлага гэж юм байх ёстой хүнд гэж би хүн бүрт өөрсдийн чадах хэмжээгээр улсынхаа төлөө зүтгэх үүрэг хариуцлага гэж юм байх ёстой гэж боддог. Өөрсдийнхээ хэмжээгээр. Тийм болохоор яг өнөөдрийн байдлаар миний хийж чадах зүйл бол энэ юм аа. Ерөөсөө хүний нутагт, хүний газарт ерөнхийдөө бол хизээд
би Монгол хүн шүү гэдэг бахархлаа алдалгүйгээр зүтгэж бас дээрээс нь бусад араасаа ирэх одоо залуу үеийнхэнд тусдим болж тэр хүмүүсийг одоо ингээд суралцаад чадварчаад мундаг хүн болох, мундаг инженер болох, дэлхийн түвшний инженер болох хэмжээнд нь шатгуур нь болж өгч чадчихлээвэл миний хийж чадах юм бол тэр л юм даа л гэж боддог шүү дээ. Ер нь бол. За маш их баярлалаа. Сайхан хариулт байна. Тэгээ сайхан би нэг семинарт сууж байсан. Тэн дээр бас семинар хичээл зааж гэсэн багш маань хэлжсэн. Хүн бүхэнд ер нь бусдад тустай зүйлийг бүтээх төрөлхийн тийм хандлага байдаг. Хүн болгон бусдад нөлөөлөх боломж байдаг гэд хэлжсэн. Энд дээр бас их үүрэг хариуцлагатай Монгол хүний үүрэг хариуцлага их өндөрт үүрцэн явдаг юм бэ. Манай хулан маш их баярлалаа. Сайхан хариулт байна. Хулан тэгээд манай Монголд нэг юм үг гэдэг шүү дээ. 7 хэмжиж нэг огтл гэдэг хэл зүг байдаг. Тэгэхээр ялангуяа стандарт хэмжил зүг хэмждэг хүн гээд инженерээр ажиллаж байгаа хүн гээд тэгэхээр японочдын энэ салбараас юу гэн сурж байна? Японочд бас тэгж 7 хэмжиж нэг огтлдог хүмүүс юм бэ нүү? Эсвэл түүнээсээ илүү 9 хэмжиж нэг огтлдог хүмүүс юм бэ нүү? Японочд бол 9 хэмжиж нэг огтлдог хүмүүс, их чимба хүмүүс, технологиг яг шийдэл баримталдаг хүмүүс. Яагаад Японы металл, Японы стандарт дэлхийд тэргүүлдэг вэ? Японы бүтээгдэхүүн дэлхийд чанартай гэж үнэлэгддэг вэ гэдгийг одоо яг энэ үйлдвэр төрж ирээд ингээд ажиллаад байж байхдаа мэдэрч байгаа. Үнэхээр стандартын хэмжээг бол бат яг таг бат баримталдаг тэр үйлдвэрийн хэн бүр ерөөсөө тэр үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүр тэрийг яг шийдэл баримталдаг. Дөнгөж ажил ороход тэрийг эхнээс нь ахуулаад нэг бүрчлэн хичээл заадаг тэрэн дээр. Тэрийг яг ийм байх ёстой гэдгийг бүр яг шийдэл зааж өгдөг хүн бүрт. Залуу байна уу, хөгшин байна уу, ерөөсөө тэрэнд ерөөсөө хамаарал байхгүй. Тэр байгууллагын ажилтан нь бол бүгдэнд нь зааж өгч толгоонд нь яс таг бат бэхжүүлж өгдөг. Тийм байна гэдгийг бол яг одоогийн байдлаар хараад явж байна. Дээрээс нь Япон хүний үндсэн чанар энэ яг ийм л байх ёстой бол ийм л байх ёстой гэдгийг бол яг яс таг хийдэг хүмүүс байд юм байна да гэж харж байгаа одоо. Их тийм үнэхээр төгс чанар гэж боддөг шүү дээ. Энэ чанарыг бол үнэхээр төгс чанар да гэж хардаг шүү дээ. Бидний Монгол хүмүүс чинь нэг жоохон бэлэг танхаа хүмүүс байдаг шүү дээ. Яг ном журмаараа гэхээсээ илүү тэгж байгаа болондооч гэдэг юм уу. За энийг ингэж хагаад болох чинь ч гэдэг юм уу. Мэдчихээн ч гэдэг юм уу. Ядаад байх юм байхгүй. Заавал ингэж 9 хэмжээд байх шаардлагагүй юм байна шүү дээ. Энд чинь ингээл хийчин ч гэдэг юм уу те. Тийм тал дээр манайхан нэг өөрөөр сэтгэдэг шүү дээ. Тэгэхээр тэгж очисон Монгол эмэгтэйд энэ ёс жаягтай энэ 9 хэмждэг газарт очиход эхний ээлжинд ямар хүндрэлүүд ч юм уу эсвэл төвөгтэй юм шиг санагдчихсэн зүйлүүд таарч явсан бол. Эхний хугацаанд бол их хүндээсэн. Би ч их хөглөдгөн штэ. Ер нь бол их хөгжилтэй хөг. Тийм амар их өндөр гоншин лоозонтой ч гэсэн хөгжилтэй жоохон хөгжих хүн шүү дээ. Очоод эхлээд ирээд хэл мэдэхгүй. Ерөөсөө яг хэлний бэлтгэлээр орж ирсэн. Дандаа залуучуудаа орж ирсэн. 18 наснаас эхлээд ерөнхийдөө бол нэг 25 6 насны хүүхдүүдийн дунд ганцаараа 30 гарсан хүн орж ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө л. Тэгээд ингээд яхад чинь дандаа залуучууд дунд ороод ирсэн. Тэгэл эхний хугацаанд нөгөө Японы яг хэлний бэлтгэлээр орж ирсэн болохоор одоо ингээд нөгөө нэг хөдөө ороод ирсэн. Цагийн ажил болтохгүй хөглөнөө бид идчих бүгдээрээ нийлэл хөглөн залуучуудтайгаа нийлээ. Эхний нэг 6 сар бол их хүнд байдгийн. Үнэхээр яг юмтай дасан зогсож чадахгүй. Их олон дүрм журамтай ерөөсөө хаашаач харсан гочүүгийг удаасаа гэдэг ингээд бичгтэй. Тэр нь болохоор энд ингээ анхаараарай, энээс ингээ болгоомжлоорой, энэ ингээ болохгүй шүү гэсэн тийм анхааруулга байхгүй ерөөсөө. Тэр болгоныг ингээл харах болгондоо бүр ингээд өөрөө ирэхгүй. Нэг торон торигчод байгаа юм шиг, нэг торонд ингээ баригчаад байгаа юм шиг, далавчаад дэлхийд чадахгүй байгаа юм шиг тийм мэдрэмжтэй. Ерөөсөө нөгөө тэр талын. Ерөөсөө тэр анхаараараа болгоомжлоорой байлаарай тэрийг хийхгүй шүү тэр болохгүй шүү энэ болохгүй шүү ерөөсө ирсэн эхний 6 сард бол яг тийм байсан баг. Ерөөсө энэ болохгүй тэр болохгүй тийм байхгүй иймч болохгүй гэл ингэнгүүт бүр нэг тийм торон торигчод байгаа юм шиг санагдав. Ямар сонио орчин бэ? Ямар сонин газар вэ гэж эхний 6 сар айгүйх бодсоо их зөрчилдсөн л дөө.
Тэгээ бас дээрээс нь нөгөө японочдын нэг Японд байгаа монголчууд бол бас Японд ажиллаж амьдарч байгаа ботсон монголчууд бол бас тэрийг айгүй сайн мэддэг баг. Японочууд их ард урдуур их ярьдаг. Одоо тэрийг бол монголчууд бол хов бацах гэж ярьдаг юм. Монголоор бол шолоохон хэлгээд. Тэгтээ яг нөгөө талаас нь дахиад ингээ харангууд чинь тэр хов бацах биш байдаг байхгүй юу? Тэр хүнийг засаж авах арга нь гэдэг юм байна да гэж. Намайг бага байж байхад бол манай эмээ тэгдэг байсан. Энэ хулан ийм алдаа гаргасан ингээ бүгдээрэнд ингээ хилчдэг. Тэгэхээр чи би чи айд юм байгаас бүх хүмүүсээс ингээ айгаа тэгээд өөрийнхөө тэр алдаа ингээ засдаг байсан байхгүй. Яг тэрнтэй адилхан японочууд яг ингээ би хүнд ингээ хэлээ яваад байдаг. Хулан яг ийм гэсэн, хулан тэгсэн, ингэсэн штэ тэгсэн штэ гэдэг ингээ яриад идэг. Тэгэнгүүт ингээ хулан чи мэдээж яг сонсоод ойлгоно. Тэгээ ойлгохороо эхэндээ бол би бол тэгж боддогсэн. Ямар амар хүмүү илт юм бэ гэж боддог байсан байхгүй. Би өөрөө тэгж ойлгох. Эхэндээ ойлгохгүй тэрнтэйгээ эвлэрч чадахгүй ингээд нэг бас зөрчилдөж штэ үгүй мэдээж яриг шинэ орчинд ороод ирсэн. Шинэ нийгэмд ороод ирсэн учраас тэгээ амар зөрчилддөг байсан. Ямар амар хов базаж ямар амар хүмүү илт юм бэ гэж боддог байсан чинь яг ингээд тулаад ингээд дахиад нөгөө өнцгөөс ингээ харангууд энэ хүнийг засч авах гэсэн арга нэсэн байгаа байхгүй ерөөсөө. Энэ хүн Монгол хүн ч гэсэн Японд амьдарч байгаа учраас усын уул ёсын даг гэдэг үйлдэх. Тийм болохоор яг тэрнгээр ингээд яг тэр хүмүүс ингээ яриаг ингээ үнэхээр ойлгоод яг тэр хүмүүсийн яриагаар ингээ дагуу хийх юм бол ерөөсөө тэр тавьчихдах тэр торон төрөгцсөн юм шиг тэр мэдрэмж бол алга болд юм байна гэж бодоод байгаа шүү дээ яг одоогийн байдлаар. Болж бүтэхгүй байгаа уучлаарай яриаг тасалчлаа ярээр. Япон бол ер нь бол айгүй их тийм хууль дүрм журм асар их олон хүн амтай маш жижигхэн газар нутагтай учраас тэр их олон хүн амыг тэр жижигхэн газар нутагт багтаан тогтоож барихын тулд ерөөсө хууль дүрм журм тэр анхааруулга бол маш хатуу чанга тэгээд одоо яг хэрэгждэг газар гэж хэлж болно л та ер нь бол. Тэгэхээр болж бүтэхгүй байгаа юм нийгмээрээ шүүгээ шүмжилчдэг учраас одоо өөрөө чи хэлдгээр ховлцдог учраас дүрм журмаа барихаас өөрөөр байхгүй болдог байх л та. Зөв яг наадах чинь байхгүй ерөөсөө. Тэгээд хулаан саяхан эмээгээ дурдаад ярьсан эмээ насаараа малсан одоо мундаг ажилтай хөнгөн шингэнд юм хүн байсан гэд сонсч байсан. Тэгээд ер нь эмээгээсээ малчин ардынхаа өв соёлоос эмээгээсээ ямар сайхан уламжлалыг чи ер нь дурсаж бидэнтэй ярилцах бол юу эмээгээсээ сурч чадсан бол насаараа малсан хүнээс ерөөсөө насаараа малсан хүнээс гэхээр би бол яг өнөөдрийн хулангийн үндэс суурь бат яг өнөөдөр энэчээ зогсож байгаа хулангийн үндэс суурь нь бол миний эмээ байсан л гэж баттай хэлж чадна. Тэрийг бол ерөөсөө шууд хэлж чадна. Ерөөсөө яасан бэ гэвэл тэгэхээр би ч өөрөө айлын ганц охин гэсэн тодотголтой дээр хоёр ахтай хүн баггүй юу. Тийм бас нэлээд дураараа өссөн. Нэлээд их өнөхрөлтөө. Тэгээ зуны амралтаар эмээ дээр хөдөө гардаг дандаа мал дээр гардаг. Тэгээ мал дээр гарахаараа ерөөсөө мал дээр хөдөөний хүмүүс яг юу хийдэг вэ? Яг тэр бүгдээрнгийн хийдэг хүн баг. Хийж өссөн. Тэгээ эмээ дээр ингээд манай эмээ их хөдөлмөрч хүнэлтэй. Эхнээс нь ахуулаад яг японочууд яг Японд ирснийхаа дараа л би эмээгийнхаа ярьж ясныг ойлгосон. Их хожуу ойлгосон л тоо. Их ерөнхийдөө бол яасан гэхээр ингэж манай эмээ ингээд сүү хөөрүүлэх аргыг ингээд эхнээс нь зааж өгч байгаа. Ерөөсө бүх хөдөөний бүх ажлыг өөрөө гар биечлэн нэг бүрчлэн өөрөө яг ингээд эхнээс нь ингээд зааж өгдөг байсан. Сүү хөөрүүлэх арга гэж чиглэлээр за сүүгээ ингээд тогоондоо хийхээс өмнө тогоогоо жоох ингээд чих дэвтэр сүүгээ хийгээ тэгээ дараа нь ингээд галаа сайхан жигдхэн болгоод ингээд дараа нь сүүгээ хөөрүүлээд өрмөө загсахтаа бас гал жоохон гал хийж өгөөд гэдэг ингээд нэг бүрчлэн ингээд зааж өгдөгсөн. Тэгсэн чинь энэ нь болохоор технологи байсан байхгүй. Би тэрийг ерөөсөө мэддэг байсан тэр үедээ. Эмээ амар ядаргаатай юм болгоныг нэг бүрчлэн хийдэг гэж боддог байсан байхгүй. Эмэг нэг бүрчлэн үе мөччлэн хийдэг амар ядаргаатай. Энийг зүгээр л тэр галаа жоохон ширүүхэн шиг өгөөд л хурдхан шиг хөөрүүлээл самраал тэгэл хурдхан шиг загсаагаад өрмөө авчил болоо юм биш үү дээ гэж боддог байсан. Надад бол яг тэр үед бол хүүхдээс учраас би яг тэгж боддог байсан. Ерөөсөө тэр жоохон нэг аргачлалыг нь жоохон хасаад одоо монголчлох арга шүү дээ. Хасаад л шууд хурдхан шиг хийгээл дуусгах. Тийм бодол надад бол ер нь тэр үед айгүйх байдаг гэсэн байхгүй. Тэгсэн тэгээд айгүйх зөрчилдөлтэй эмээ дандаа тэгдэг гэл өөрийгөө зөрчилддөг. Тэгээд ингээд хийгээд юу ангууд ч яд галаа яста амар хурдтай өрдчихэнгүүт нөгөө өрөм чинь түлэгчдэг байхгүй юу? Сүүн түлэгчдэг байхгүй юу? Ёроолдоо. Тэгээд түлэгчэнгүүт нөгөө өрөм маань өөрөө түлэнхийний амттай болчихно.
сүү маань тэр чигээрээ түлхий авдалчдаг байхгүй. Ингээд бангууд эцсийн бүтээгдэхүүн өрмийг имээ зүгээр шууд хараад л чи яг тэр процесс дээр чи тийм алдаа гаргасан байна гэж шууд хэлчихдэг. Эмээ эхлэх хараа гайхтагс ямар сонирм яаж мэдээд байгаа юм болоо гэж. Тараг бүрхтээ хүртэл ингээд тараг ингээд бүрээд бангууд дээгүүр нэг жоохон хөөс үлддэг ч юм уу жоохон шарсуун ингээд илүү гараад ирэнгүүт өө чи хитрхи сүгэ халаацсан байна штэ гэдэг ч юм уу те. Шууд тгээ хэлчихэнгүүт эмээ яаж мэдээд идэм болоо гэж тэр үедээ боддог гэсэн баг. Тэгэхэд манай эмээгийн насаараа эзэмшсэн технологи нь тэр үежтэй гэж би боддгийн. Одоо яг Японд ирсэн хойно мэдчихэж байгаа байхгүй. Япончууд бол яг манай эмээтэй адилхан цаадаг гэсэн баг байхгүй. Тэгээд үнэхээр бундаг юм тэрэн дээрээс ингээд өгнөлт хийгээд ингээд харахад бол манай эмээ үнэхээр технологиг зүгээр тэр дэлхийн хэмжээний тэр технологийн төвшөнд дистараллыг зүгээр яг нь хөдөөгийн тэр малчин айлын тэр төвшин дээрээ гаргаад ирсэн байжээ. Тим агуу хүн байсан баг. Тим ажилсаг хүн байсан. Тэгсэн мөртлөө асар даруухан асар энгийн хүн байсан. Маш ажилтай өглөө өөрийн 3 цаг гэхэд манай эмээ босоод 3 цаг гэхэд босоод хідэн ач зээнрээ дагуулад үнэндээ гараад тэгээд тэр миний мэдж байгаа эмээгийн нас бол 70 гарцсан байсан үе юм багхгүй юу? Ерөнхийдөө 70 гарцсан хүнтэй би эмээтэйг ингээд миний одоо өсвөр нас гэхээр чинь 70 гарцсан үед нь гэсэн үг л дээ. Тэгэхэд өөрийн 3 цагт надтай зэрэг босоод намайг дагуулад үнэндээ гараад үнээгээ саагаад өдөржингөө сүү сайлаа боловсруулад тэгээд ингээд мордоод хонь малаа эргүүлээд гүгээ саагаад гээд ингээд тэр бүх ажлыг бүгдийг нэг бүрчлөө өөр амжилдаг. Эхэндээ бол ойлгодгоос одоо ингээ хараад тахт миний эми маш агуу хүн байжээ. Үнэхээр маш ажилсаг хүн байжээ гэж боддоо штэ. Эмээгээр бол үнэхээр бахархдаг. Миний үнэхээр яг өнөөдрийн хулангийн үндэс суурь нь бол эмээ мань тавьж өгсөн дөө гэж боддог. Ерөнхийдөө бол өглөө эрт одоо хүмүүс ингэж ярьдгийн бас нэг давуу тал нь хүмүүс ингээ нөгөө өглөө эрт бас чадахгүй байна гэдэг. Тэгээд 5 минутаар ахиулаад ахаар өглөө эрт босдог гэртеч хүн болдог гэдэг ингээд Facebook одоо юу гэх юм сошиал ертөнцөөр ингээд уншиж лээсэн л та хүмүүсээс бас ингээд сонсч лээсэн. Гэтэ миний хувьд бол ерөөс өглөө эрт босно гэдэг бол тийм проблем биш, асуудал биш л дээ. Тэр болохоор яасан гэхээр эмээгээ мөн суулгаж өгсөн бас нэг давуу тал байсан. Өглөө 100 болгон өглөө би эмээтэйгээ зүг үнэнд гарахтаа 3:30-аас 4-ийн хооронд босоод эмээтэйгээ хөнгөө бариад 40 бутаана бариад үнэндээ гардаг. Тэгсээр гад одоо бол ерөөсөө ямар ч тохиолдолд өглөө 4 цагт байна уу 3 цагт байна уу ерөөсөө 5 цагт байна уу хэдэн цагт хамаагүй босъё л гэвэл ямар ч сэрүүлэггүйгээр босчдөг. Тийм. Ер нь зуршилтай болцсон. Эмээгийн маань суулгаж өгсөн зуршлууд их олон байдаг. Одоо эмээгийн хэмжээний тийм мундаг ажилтай тийм агуу бол тийм болж бол чадна гэж болоход л яриад яг хөө. Гэтэ ямар ч байсан ажилтай гэж бол хэлээ шүү намайг бол. Эмээгээс мань суулгаж өгсөн зүйл тий. Ер нь бол ажилтай шүү. Багта нэг шартай эр гэд хочтой байсан гэд нэг дээр ярьжсэн утсаар өрхөд тэр ямар учраас эмэгтэй хүүхдийг шартай эр гэд тийм хоч авсан явж яах вэ? Энэ талаар асуудал хуулаа. Бол тэр айгуу хөвгөлтэй. Тэр чинь бас хөдөөнөөс гаралтай. Миний хамгийн гоё үе одоо хөдөө мал дээр гардаг. Зуны тэр 3 сар дээр бэс юм болоо таал гэж боддөө штэ. Ингэдэг юм байхгүй юу? Зун ингээд нөгөөд нэг үнээгээ саачаад өглөө нь үнээгээ саачаад туглаа ялгадаг хашаанд хашихгүйгээр шууд ихээс нь ингээд ялгаад ингээд салгаж авч үлддэг байхгүй юу? Ерөөс хашихгүйгээр аваад хоёр өөр тал руу ингээд бэлчээрлэж ялгаж авч үлддэг байхгүй. Тэгээ байжсэн чи зарим нэг нөгөөд нэг малч гэсэн хүнтэй ер нь их төстөлдөө. Заримдаа нэг тийм нэг зөрүүд тоглолт тааралтай их зөрүүд ааштай тоглолт таардаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө тоглолтоогоо хөөцөлдөд яг та нөгөөдх нь ихтэйгээ төг бэлчээрлэх гээд дахиад алгуулчт юм аас тээ. Би чи нөгөө хөлөөрөө гүгээд дийлэхгүй нөгөө тоглоо дийлэхгүй байгаа байхгүй. Ихтэй нь бүр араас нь хөөцөлдөж гүгээд дийлэхгүй байгаа байхгүй. Тэгээ дийлэхгүй байсан чинь манай миний яг дээдлэх бат гэрэл гэдэг хүн бидэг. Тэгээ тэр хүн болохоор морь унчаад
морьтой заяа миний хажуу зогсож байгаа мөртлөө намайг хөөцөлдөж зогсож байхад ингээд хараад зогсоод байгаа байхгүй юу. Энэ хулаа авчирч эхнөө яах нь гэсэн байртаа хараад зогсоод байгаа байхгүй намайг. Тэг чи нөгөөдгөө хөөцөлтөө бүр ингээд шарандаа нөгөөдгөө дийлэхгүй байгаа юм чи бүр өрөөсөө. Дийлэхгүй болохоор нөгөө намган дунд явж исэн юм аа тэр чи. Голын ирэг дээр намган дунд байсан баг. Нөгөө намган дээр хөлөөж ийцэн уснаа намгийн одоо тэр нөгөө газрыг гараараа яа гэж мушхад цохоод энэ харва яасыг хэцүү харва вэ гэж арилж байгаа байхгүй. Тэр ч одоо хэдэн настай байсан жоохон байсан юм аа нэлээ 10 төрөөг байсан юм уу нэг 9 настай л 8 настай л байсан баг. Тэгээд тэр 8 настай хүүхд чинь тэр тоглолтоо үзэлтэхдээ энэ хорвоо яасан хэцүү хорвоо вэ гэж ойрлоо штэ. Нөгөө шарандаа дийлэхгүй болохоор тэр чинь шарандаа орилж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хажуу авирганы айлууд бүгдээрээ сонсцсон нөгөө сахалтай айлууд бүгдээрээ сонсцсон намайг нөгөө яаж яхад би өөрөө их чанга дутаа үнэлтэй их чанга яриад их чанга дутаа юм байхгүй. Тэгсэн чи сонсцсон. Тэгээ гэртээ ороод ирсэн чи харин одоо тэгжээс за шартай ир гэж нэр өгсөн байхгүй хожигдсон байхгүй тэр үедээ тэр яг тэгээд гэртээ нөгөө хомтой сүг ингээ бариад ингээ гэртээ ороод хөдөө тэгэхэд баасан сургууль хөдөө байсан. Тэгээд хөдөө имээ дээр цуг байсан юм а бид ч юм уу дээрээ. Тэгээд ороод ирсэн жил шартай ир ороод ирлээ гэж тэгэхгүй юу. Тэгэхээр нь гайхаад яагаад шартай ир гэж намайг шартай ир гэж өгөөд байгаа юм блэ. За яг хуу шартаан ч бол шартай гэдгийг нь мэднэ. Хүн болгон л намайг амир шартай гэж хэлдэг гэж бодчиход яагаад шартай ир гэж өгөөд байгаа юм блэ. Эмэгтэй хүүхдийг ир гэж өгөөд гэж бодчихсон юм байхгүй. Яг тэгээд тэрийг бол ерөөсөө тэр үедээ л тэгэж бодож шартай ир гэдэгт нь л их дургүйснаас ш та шартаа гэн. Миний амьдралдаа анхудаага авсан бас дээрээс нь ерөөсөө л яг одоо урталт бодулдаг ганцхан хоч байдаг тэр шартай ир гэдэг хоч. Тэгээ байжсэн чинь яг одоо ингээ ойлгох нь бол ир гэдэг чи одоо таны тодорхойлсон нөгөөд нэг тэр дайчин гэдэг чанарыг л ир гэдэг үгээр тодорхойлоод хэлчихтэй гэж одоо боддгийн штэ. Их мундаг цэцэн хөхтөө юм байсан юм бэ. Ер нь айгүй тийм шартай. Тэрийг өөрөө мэддгээс ихэндээ бас яг ингээд нөгөө нэг юмны ингээд ард нь гарна ингээд зүтгэдэг. Тэгээ бүр тэгэж нэг ар шилийн харж салдаг ерөөсөө яг нэг шаардлагч бүр ерөөсөө ар шилийн харж салдаг тийм зам байдсан шүү дээ ерөөсөө. За тэгээд нэг юм шартай ир Японд ингээ явж байгаа тий. Японд очоод ингээд зорж очисон бас зорилгодоо хүрээд Монгол хүмүүстэй Монгол оюутнуудад туслая гэд зам гүүрээ эхнээс нь ингээд тавьсан явж байгаад маш их баяртай байж байгаа нэг сайхан мэдээ байсан. Тэгээд Япон хүмүүсийн талаар бас асууя гэж бодлоо. Би сайхан нэг 4 ангитай цуврал баримтат кино үзсэн. Тэгээд тэр баримтат кинон дээр маш олон орны судлаачид, сэтгэл судлаачид гэдэг оролцсон их гоё кино байсан. Тэрэн дээр Японы нийгмийн талаар нэг бас альтхан ингээд ярилцж оруулсан. Тэрэн дээр юу гарсан бэ гэхээр Японы нийгэмд сэтгэл хөдлөлөө одоо бусдад харуулах тийм боломжгүй бичигдээгүй хориотой сэдв гэж би ойлгосон байж байгаа тэр киноноос. Одоо олон нийтийн газар уйлдаг ч юм уу ямар нэгэн уйтгартай байгаа болж бүтэхгүй байгаа юм а одоо саяны чиний шартай гэж яриад ингээ хашгирсан гэж ярьж штэ гадаа тэрэн шиг тэгж орилж чарладаг ч юм уу тэр тал дээр битүүхэн чимээгүй өөртөө ч уйлд юм уу дотор уйлдаг ч юм уу тийм нийгэм гэж би ойлгосон тэр кинон дээрээс тэр сэтгэл хөдлөлөө ил гаргаж явж чаддаггүйгээсээ болоод зарим хүмүүс маш их тийм сэтгэл зүйн доройтолд орсон байдаг гэж ойлгосон. Энэ доройтолд орсон хүмүүст зориулсан курс семинар хичээл нэг доктор заагаад эхэлсэн байсан. Тэгээд тэр семинар хичээл нэг сонирхолтой бидний хувьд бол их сонирхолтой санагдсан. Тэр хичээл дээр очиод одоо нөгөө 3 жил 4 жил уйлаагүй хүн очиод уйлж байгаа байхгүй. Тэгээ бүр нус нулимсаа гартал нь яна энэ үгийг хэлсэн чи эвгүй сонсгож чинь гэхдээ бүр ингээд бүр сэтгэлийн онгойтл нь уйлуулдаг. Гэхдээ зөвхөн тэр өдөржингөө уйлуулад авахгүй шүү дээ тэр семинар дээр янз бүрийн аргачлалыг зааж байгаа. Тэгээд тэнд уйлдсан хүн чинь сэтгэл санаа нь онгоогоод ингээд шал өөр болж байгаа. Тэгээд тэр семинар тэр курс явсан хүмүүсийн одоо сэтгэл зүйн хувьд нь их дэвшил гарч ирнэ гэд тэр талаар харуулсан. Энэ талаар чи ямар мэдээлэх вэ бид нарт? Энэ үнэхээр одоо тийм бодтой зүйл үү? Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй энэ тал дээр нь юу бодож явах вэ? Эхний 1-2 жилийн хугацаанд бол миний хувьд бол яг тэрийг яг олж харж ирсэн. Айгу. Тэрийг болохоор олж харахтаа миний зүгээс яг тэр чинь нөгөө хүн хүний харах өнцөг ондоо шүү дээ тий. Тэгээ миний зүгээс харахтаа их хатуу хүмүүс юм болоо гэж бодчихсон байхгүй. Ямар хатуу хүмүүс вэ гэж бодчихсон байхгүй.
тэр хүмүүсээс яагаад ийм амар хүн мөртлөө яагаад ийм амар сонин өс шиг ийм цэвдэг төрх ингэж мэдрэгдээд байна гэдэг. Ингээ гадна талаас нь ингээ харахад амар гоё ясааши буюу одоо юу гэж хэлдэг нэг гоё нэмсгэлсэн. За сайн байна уу та? За та наашаа барил гэдэг үйлчлэгээний ажилтны хүртэл тийм амар тийм одоо нэг соёлжууд тэгсэн мэт айгүй гоё тийм ээлдэг харилцаа гаргадаг ч гэсэн яг ингээд тулаад хүн гэдэгтэй ингээд тулаад харахад яг ингээд тулаад харцсан гот амар тийм өс шиг хүүтэн тийм яг ингээд халтаж ордож чадахгүй тийм амар хүүтэн тийм ханаг тийм ингээ өөртөө босгочсон тийм хүмүүс байдгийм юм да гэж эхэндээ эхний 1-2 жилдээ бол бодож ойлгож явж илаа. Гэтэ тэр үед болохоор би ч юм бол одоо ихэнхдээ болохоор нөгөө нэг юу байсан юм байхгүй юу? Насны ирэмбэр бол нэг 30 гараад нэг ерөнхийдөө нэг 60-аад 70-аад насны хоорондох хүмүүстэй цуг ажиллаж ингээд тэр тийм хүмүүстэй харьцажсэн байхгүй юу? Ерөөсөө Япон хүмүүстэй харьцажсэн байхгүй. Яг өнөөдөр ингээд нэг үйлдвэр дээр ингээд яваасан чинь 18 нас ерөөсөө 10 жилээ төгсөөд шууд үйлдвэрт ажилтнаар орж ирж байгаа. Жохоо хүүхдүүд байгаа. Ерөөсөө 18 нас, 19 настай, 20 настай, 21, 22-тэй гэдэг. Дандаа жохоо хүүхдүүдтэй цуг ингээд ажилласан чинь үгүй маа бас яг Япон хүн бол бүр тийм хөтөн цэвдэг сэтгэлтэй байдгүй юм байна. Ерөөсөө нөгөө нэг яг тэр чинь нөгөө нэг амьдрал үзхийнхээ хэрээр нэг тийм нэг юу гэдгийг өөрийгөө одоо өөрийнхөө сэтгэл зүг хамгаалах тийм нөгөө хан өөртөө босгох юм болов уу гэж ойлгосон. Нөгөө хүн л болсон хойно мэдээж эрэг одоо юу гэх юм гомдох үе гарна, ойлгох үе гарна, инээх үе гарна тий. Тэр бүгдээ ингээд нөгөө нэг үндсэн нийгэм нь өөрөө тийм тэрч болохгүй, энч болохгүй, тэрч хориотой, энч хориотой гэдэг тийм нийгэм учраас тэгжээж л энэ олон ард түмнийг барьж баддаг учраас тийм юм дээр багаасаа ингээд яг тийм зарчмаар ингээд өссөн хүмүүс чинь тэрийг ингээд нөгөө сэтгэл зүйн ингээд баддаг юм байна. Их хүчрэхэг сэтгэл зүйтэй байжээж одоо юу их хүчрэхэг сэтгэл зүйтэй байжээж энэ нийгэмд оршин одоо амьдрах юм байна. Хэрвээ энэс илүү одоо нөгөө сэтгэл зүй манайхан шиг одоо нэг жоохон өрөвчгөн зөөлхөн тий юугүй сэтгэл зүй одоо юу гэх сэтгэлийн хатгүй хүн бол ерөөсөө л нөгөө нэг амийн хорлол гэдэг юм бол хийхээр хэмжээний тийм хатуу нийгэмтэй газар юм байна да гэж ойлгосон шүү. Нэг хэсэг би ч гэсэн өөрөө бас сэтгэл зүйн хямралд орсон шүү. Саяхан за 1 жилийн өмнө хэрээтэй байхаа ерөөсөө бүр ажил гэрээс өөр юм байхгүйсэн учраас амар их сэтгэл зүйн бас нэг тийм депресд орж тэгээ тэр үедээ ойлгочихсон. Энэ хүмүүс яагаад ийм амар мөс шиг хан шиг ингэж мэдрэмж ингэж мэдрэгдээд байдаг байсан ийм учиртай байсан юм байна. Ерөөсөө л нийгмийнх нь үндсэн нөгөө нэг хандлага байсан юм байна гэдэг. Энэ хандлагыг одоо японочууд өөрсдөө бас өөрчлөх гээд бас айгүй хичээж байгаа юм шиг санагддээ штэ. Одоогийн залуучууд одоо яг миний хамт ажиллаж байгаа залуучууд бол их чөлөөтэй хүмүүс хүүхдүүд бол харагдаж байгаа. Энэ болохоор нөгөө нэг шинэ үеийн юм болоодаал одоо нөгөө нийгмийн өөрчлөх гээд нөгөө хандлагаа өөрчлөх гээд байгаа тэр шинэ үеийнх нь хүүхдүүд юм болов уу гэж боддгийг. Одоо бол ер нь нэлээд чөлөөтэй, нэлээд европч одоо сайн байна уу гэд нэг хай гэд гараа өргөөд мэдлэх хэмжээний тийм залуучуудтай бол одоо л ажиллаж байгаа. Өмнө нь бол ингээд байж хат бол хай гэд ингээд нэг гараа өргөөд явах юм бол баг юу яг эвэртэй тулаа харсан юм шиг ингээд амар цочиж мочиж гардаг хүмүүстэй ажилладаг байсан болохоор гайхдаг байсан. Ямар сонь юм яагаад ингэж байгаа юм болоо гэд. Нэг жоохон илүү үйлдэл хийлээл бол ерөөсөө л нэг тийм эвэртэй тулаа үтсэн юм шиг тийм байдалд орчдөг байсан болохоор гайхаад энэ яг ямар учиртай юм болоо гэх ихэндээ гайхдаг гэсэн. Тэгээ ямар амар хүүт юм бэ гэж боддог гэсэн. Үнэхээр яг нийгэм л үнэхээр юм байна даа л гэж бодчихлаа. Тэр чинь нэгээр ингээд нөгөө нэг гадаадын буюу европчууд гэдэг юм уу тийм монголчуудыг ч гэдэг юм уу өөр улс орны одоо нэг хүмүүсийг ингээд айгүйх ингээд түшиглэж найзлах сонирхол өндөртэй залуучууд их олон байт юм байна да гэж гарч ирсэн. Их нээлттэй болж эхэлж байгаа гэсэн үг байна тийм Японы хаалттай нийгэм нээлттэй нийгэм. Ер нь яг нийгмийн нээлттэй гэхээс илүү яг тэр зүгээр тэр нэг хүмүүсийн тэр харилцааны хандлага нь гэх юм уу. Японочууд бол өөрсдөө яг үндсэн юу штэ. Миний яг одоогийн ойлгож байгаагаар бол үндсэн хүмүүсүүд нь болохоор их тийм хаагдмал их тийм одоо баригдмал сэтгэлгээтэй болов уу гэж бодогдоод идэв. Санагдаад идэв штэ ерөөсөө.
Тэгээд нөгөөтгөндөө ингээд яг гоо бүр үнэхээр сэтгэлийн хаттай байгаа, сэтгэл зүйн бат тийм одоо хатуу сэтгэл зүгээ аягүй сайн чанд бэлдэж чадсан хүн бол тэр нийгэмдээ дасан зохицоо сайхан ингээд амьдраад ингээд тэгээд насыг бараад ингээд хөгшрөөд явах боломжтой л байгаа л та. Тэрнээс биш бол Японд тэр одоо амийн хорлолт хамгийн ихтэй байдаг газар гэж үздэгээрээ бол ер нь бол сэтгэлийн хатаас шалтгаалаад энэ нийгэм нь бас их чухал юм байна да гэж харж ирсэн хүмүүсүүдийн тэр багаас нь авчиад ингээд ийм их юм ингэж л хийхгүй болохгүй энийг инкээс өөр арга байхгүй ерөөсөө яг тгээс сургацсан. Яг ингэж л хийх ёстой гэсэн ойлголттой ерөөсөө. Тэгэхэд чинь Монгол хүүхдүүдэд бол тийм биш шүү дээ. Ерөөсөө өөр арга байна уу? За энийг ингээ хийчээ. За дахиад өөр арга байна. Өөр яаж хийх боломжтой байна гэдэг ч юм уу те. Тэгэж нөгөө багаас ингээд өссөн хүмүүс их чөлөөтэй. Миний хувьд бол их чөлөөтэй их фри ертөнцид өссөн шүү дээ. Морь ундаа давхил нөгөө гарнуул унтнуул унтна гэлгээ. Тэгэхэд японочдод бол тийм биш ерөөсөө л яваад байна. Японочууд их баригдмал талдаа юм байна. Хууль дүрмээсээ шалтгаалаад нийгмийн онцлог нь байж ингээд тухайн очиж байгаа орны талаар хичнээн сонссон ч гэсэн нэг жоохон өөр ойлголттой байдаг юм шиг санагддаг. Нэг юм үг гэдэг. Дэлхийг үнэхээр мэдж ойлгох хамгийн ухаалаг арга нь юу вэ гэхээр ерөөсөө аялах, тухайн оронд өөрөө очиж үзэх гээд хажуугаас нь тэр нийгэмд амьдраад бүх зүйлтэй танилцсан гэдэг бас нэг шал өөр ойлголт тийм ээ. Тийм шүү. Эхлээд бол миний хувьд Япон руу 2018 онд нэг удаа яг ингээд нөгөө багш нарын сургалтаар гэдэг хурж ирж исэн. Тэр үед бол гой буудалд буугаал зүгээр шууд зочин маягаар ингээд хичээл заалгаал тэгэл буцаж исэн байхгүй. 14 хоног гэрэт хичээл заалгаа тэгээ буцаж исэн. Тэгтээ японочдыг бол айгу ясааш айгу тийм ээлдэг юм байна. Айгу тийм гоё цэвэрхүү ус орн байна гэдэг тийм бодолтойгоор буцаж исэн байхгүй. Тэгээд буцаад ер нь багасаа л ер нь ингээд гадаадд гарч суралцаж одоо оюутан болж ажиллаж амьдарч үзмэр санагдаад. Таны хэлсэн үг гэдэг байхгүй. ертөнцийг харах хоёр л арга байдаг. Нэг нь энэ ертөнцид гайхамшиг гэж байдаггүй гэдэг арга харах. Эсвэл энэ ертөнцид зөвхөн гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг. Ийм хоёр арга байдгаа гэдэг. Чи алинд нь итгэх бол? Би ер нь их гэгэл хүн шүү дээ. Гайхамшиг байдаг гэдэгт итгэдэг хүн шүү дээ. Ерөөсөө л юм болгоныг бол гайхамшиг, юм болгоныг бол ер нь болгоно бүтээн аль болох гэгээлэг талаас нь харахыг л хичээдэг хүнийх нэг л дээ. Жохон хийсвэр сэтгэлгээтэй ч байж магадгүй юм. Тэгээд яагаал ингээд эхний хугацаанд бол их гоё газар гэж харж исэн. Хоёр дахь удаага яг өөрөө суралцаад амьдраад ирэх гээд яг амьдраад ирсэн чинь арай өөр өнцгөөс харж эхэлсэн. Ямар амар юм бэ? Ямар амар хөдөө хүмүүс вэ гэж бодогдоод эхний хугацаанд жоохон үзээ ядалч гэдэг юм те. Тиймэрхүү сэтгэлийн депресд орж исэн. Хоёр дахь удаага болоод ирэхээр нөгөөд нэг юу яаж исэн? Одоо бол ерөөсөө дандаа гэгээлэг ертөнцөөс л хардаг юм да. Гэрэл байгаа газар сүүдэр заавал байж таардаг тийм ээ. Тэгэхээр Японы нийгэмд бэлгүй яах вэ? Бэн штэ юм болгон сайхан гэгээлэг байна гэж юу яах вэ? Тэр болгоныг тэгээд аль болох л чадах чинээгээрээ давтуулаад өнгөрөө штэ ерөөсөө. Нэг юм үлгэр гэдгийг нэг манайхаар болохоор хааны хүүхдийг чинь за хаан гэд нэрлэлчээ Монгол дээр. Хаан өглөө болгон урахын улаан нарнаар ард түмэн одоо хааны ардны өмнө гараад ард түмэнтэйгээ мэндэлдэг байхгүй. Тэгээд ард түмэн ч гэсэн баярлаад манай хаан гарч ирэхээр бидэнд гэрэл гэгээ өгдөг гэдэг ингээ баярлдаг. Гэтэл маш олон жил ингэж урахын улаан нарнаар гарч одоо үгээ хэлдэг байсан хаан маань нэг удаа үд дундын үед гарч ирдээ. Үд дундын үед гарч ирээд ард түмэндээ нөгөө сайхан үгээ хэлэх гэ гараад ирсэн чинь ард түмэн дээр нөгөө гэрэл гэгээ тусаагүй нар өөр зүгт очсон баа штэ. Нар хойтод талд гарцсан. Тэнгүүт нөгөө хаан ч сэтгэлээр жоохон унаад дандаа гэрэл гэгээтэй зүйлийг. Тэгэхээр гэрэл гэгээ туссан ард түмэн хаанаа бас их өргөмжилж бидэнд гэрэл гэгээ олгодог гэдэг ингээд сэтгэл зүгээрээ хүртэлтэй их сайхан ухтдаг байсан чинь нэг л бүрэнхий баргаар нар тусаагүй сүдэртэй. Тэнгүүт нөгөө хаан
чинь тэр байдал таалагдахгүй би өнөөдөр энэ үгийг хэлэхгүй би буцаж орлоо гэд ингээд орох гэсэн чинь тэнд нь өөрийнх нь зөвлөх гээд ажилдаг одоо ухаалаг өндөр настай хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс нь тэр хаанд хэлдэг байхгүй. Гэрэл байгаа газар заавал сүүдэр байдаг. Сүүдэр байгаа газрын гэрлийг нь одоо гэрэлтэй талыг нь олж харах юм бол гэрэл бол ер нь байнга биднийг дагдаг. Тийм болохоор та энд тохирсон одоо үгээ хэлээд таны ард одоо ингээд буцаад ингээд эргээд ордон руу орох гэсэн чинь тэнд нар тусч байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор энэ бол амьдралын үнэн. Гэрэл байгаа газар сүүдэр байдаг, сүүдэр байгаа газар гэрэл байдаг. Тийм болохоор та амьдралын үнэтэй холбоотой үгийг ард түмэндээ хэлсэн дээр хаа гэж зөвлөөд тэр зөвлөгөөний дагуу ингээд хэлээд энэ нэг гой үлгэр байдیں۔ Түн шиг Японы ард түмэн сүүдэртэй талдаа их төвлөрч байдгийн юм бэ нү? Эсвэл нь манай монголчууд чи болгондоо бүтэндээ гэсэн улсууд нь илүү их байдгийн юм бэ нү? Ерөнхийдөө бол сүүдэртэй талдаа сүүдэртэй талдаа төвлөрсөн бол Япон өдөрт дэлхийн энэ үйлдвэрлэлийн төвшнгөрөө дэлхийд топ болж чадахгүй байх гэж боддог шүү дээ. Тэгэхээр ихэнхдээ бол ерөөсөө дандаа яг энэ гэрэл гэгээтэй тал руугаа тэмүүлсэн юм болов. Их мундаг гүрэн их жижигхэн газар нутагтаа мөртлөө их мундаг үйлдвэрлэгч орнондоо гэж боддог шүү. Тэгэхээр Япончууд бол гэрэл гэгээтэй тал руугаа л их тэмүүлээд л зүтгэсэн юм байна даа л гэж харж байна да. Ер нь бол яг одоогийн байдлаар. Тэгээ яг хоо ийм том гүрэн, ийм их үйлдвэрлэл, ийм өндөр технологийн явцад бас тэр чин сөрөг нөлөөлөл байлгүй л яхаа. Ерөөсөө муу тал бас байна штэ тэр сүүдэр чин байгаа л гэж яхаас хойш. За баярлалаа. Хулан тэгэд одоо Монгол инженерүүдээ Японд ажлын байраар зуучилж одоо авчирнаа гэхээр манай сонсогчд маань бас сарын дундаж цалин хэд байдгийг бол гээд чиний зүгээс заавал ингээд тоо хэлэх шаардлагагүйгээр бас тоогоор нь хэлмээргүй санагдвал заавал тэгж хэлэх шаардлагагүйгээр ер нь сарын дундаж цалин хэд байдгийг бол тэгээд дээрэс нь амьдралын өртөг өндөртэй газар байж таарад авж байгаа цалин амьдралын өртөг хоёроо харьцуулахад мөнгө хураах жоохон боломжийн хэмжээний хадгалчих залуу гэр бүлд маань тийм боломжууд байдаг юм болов? За ер нь бол Японд бол Монголтой харьцуулах юм бол хоримтлал гэдэг юм бол үүсэх боломж нь бол маш өндөр байдгийн байна гэж хараад байгаа штэ. Миний хувьд болохоор Монголтойгоо ингээ Японы инженерүүдийг холбож өгөх болсон шалтгаан нь бас нэг шалтгаан нь бол энэ байла. Цалингийн хувьд бол ерөөсө бүгд сонирхож байгаа байх гэж бодож байна. Тэр болохоор бакалаврын зэрэгтэй инженер байх юм бол ерөнхийдөө бол 21 мянган йен буюу чинь за нэг 4 сая гарan 5 сая төгрөг харьцаал байна да. 5 сая төгрөг харьцааны эхний хугацаагийн эхний одоо яг гэрээ байгуулах үед бол хийгдэх ёстой цалингийн хэмжээ бол тэр байгаа. Яг тэрэн дээр төвлөрнө гэдэг ингээд баттаа зогссон. Бас дээрээс нь коллеж буюу одоо Шинэ Монгол технологийн Косин коллежийг төгссөн оюутан инженер оюутнууд инженер байх юм бол тэр хүмүүс болохоор 20 мянган йен буюу бас нэг 4 сая төгрөгийн хязгаартай цалингаас эхлэх юм байна. Цалин гэсэн тийм утгаар. Эхний нэг жилдээ бол эхний 6 сардаа бол тэгээ 6 сараасаа цаашаа тэр чинь хүний одоо нөгөө ажиллах чадамж ажлын өр бүтээлээс хамаарат бас цалин нэмэгдэнэ гэд тийм залтайгаар гэрээ байгуулахар болж байгаа. Тэгээд бас дээр нөгөө нэг юу байгаа? Жилийн 2 удаагийн цалингийн урамшуулал байдаг. 12 сар болон 6 сард өгдөг тэр урамшуулал нь. Тэгээ тэр урамшуулал нь болохоор 2 сарын цалинтай дүүцгэс. Гэхдээ тэр нь болохоор яг ингээд нөгөө нэг өөрийнх нь бас ажиллаж байгаа ур чадвар, чадамж гээл өөрийнх нь нөхцөл боломжийг бас харж үнэлж тэрнийхээ үнэлэмжийн дагуу тэр юугаа өгдөг баха, цалингаа өгдөг баха. 2 удаагийн тийм нэг бонус цалин өгдөг байхгүй юу? Урамшуулал манай тий урамшуулал цалин өгдөг байхгүй юу? Бөөнд орж ирдэг тийм цалин өгдөг. Өгөхөөр тийм хэмжээний гэрээний одоо нөхцөлд заагдсан, бэлтцсэн сууж байна да. За маш их баярлалаа, маш хэрэгтэй мэдээлэл бас залуучуудад өгчлөө. Тэгээд
улаан манай Монгол улс маань үйлдвэрлэгч орн биш одоогоор импортлогч орн байж байгаа тийм ээ. Тэгэхээр Японы үйлдвэрт ажиллаж байхад чинь энэ тал дээр ер нь өөрийнхөө эх орны талаар үйлдвэрлэлийн талаар юу бодож юу мөрөөдөж ажиллах вэ? Монголдо бас нэг юм үйлдвэртэй болчих юмсан гэж боддгийн шүү дээ. Монголдо ингээд машин үйлдвэрлэж юмсан. Монголдо ингээд яг энэ шиг юм үйлдвэрийг байгуулад ингээд дэлхийн стандартад ингээд нийцүүлээ тий. Энэ бүтээгдэхүүн ингэж гаргаж болно, энэ бүтээгдэхүүнийг устгалд оруулаад энэ бүтээгдэхүүнийг буцаагаад үйлдвэрлэлд оруулъя гэдэг ийм жижигчсэн томчсэн хамаагүй тий. Тэгээд ингээд нийлүүлэлтийг хийж чаддаг тийм үйлдвэрлэлтэй болох юмсан гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө Монголд бол үйлдвэрүүд байгаа л да. Том үйлдвэрүүд их байдаг. Гэхдээ бас яг үндсэн одоо машин үйлдвэрлэл гэдэг тэр салбарын, металлын салбарын энэ үйлдвэрийг бол баттай хөл дээр нь баттай зогсоохгүй бол Монголын бас нэг хөгжих боломж нь хаагтнал хэвээрэл байх болоо даа л гэж боддгийн шүү. Тийм болохоор энэ салбар дээр хүчин зүтгэж байгаа тэр мундаг эрдэмтэн доктор профессор багш нар бас тэр мундаг Монгол инженерүүд эдгээр хүмүүстэйгээ зөв хамтартай ингээ хүчээ нэгтгэгээд ингээ Монголдо сайхан үйлдвэр байгуулмаар байна. Миний нэг том мөрөөдөл гэдэг би биелэхгүй ч гэж магадгүй. Гэхдээ мөрөөдөл бол мэдээж яриг. Мөрөөдөх бол сайхан шүү дээ. Монголдо үйлдвэртэй болно гэж боддог. Гэтэ миний хувьд бол захирал хийн, эзэн хийн гэсэн тийм ойлголт бол байдгүй. Угаасаа тийм төвшний, тийм сэтгхүйтэй тийм хүн биш л дээ. Ерөөсөө дотор нь ороод өөрөө инженер хийгээл яг ингээл бүр процесстэй нь ажиллаад яг ийм хийн гэдэг тийм үйлдвэр байгуулцчаад тэгсэн мөртлөө өөрөө дотор нь ороод инженер хийх тийм сонирхолтой, тийм мөрөөдөлтэй явдаг. Бас дээрээс нь багшаа хийгээд явах мөрөөдөлтэй байдаг. Тийм болохоор Монгол бас нэг үйлдвэр байгуулнаа ирээдүйд. Гэтэ за нэг ойрын 6-7 жил дотор бол чадах болоо гэж бодчихлаа. Төслөө бол бичсэн байгаа. Гэтэ зүтгээд үзэндээ. Ямар ч хэсэн зүтгээд үзэн л гэж бодож байгаа шүү дээ. За маш их сайхан мөрөөдөл энэ. Тэр мөрөөдөл нь биелэх болтгой мөрөөдөл хүн биелдэг гэдэг мөрөөдөл хүчтэй сайн мөрөөдсөн мөрөөдлийн биелэх магадлал нь их өндөр байдаг гэдээ уншижсэн. Тийм болохоор мөрөөдөлд нас их амжилт хүсье. Тэгээд хулаан Globus podcast ингээд өөрийг нь зочноор ураад ярьслага өгөөч гэд утсаар ингээд хүсэлтэй хахад надад ингэж хэлжсэн. Би тийм том хүн биш шүү гэд хэлжсэн. Тэгэхээр чиний бодлоор том хүн гэж одоо ямар хүнийг хэлдэг юм бол энэ том хүн гэж байгаа энэ харьяал дотор чинь ямар хүмүүсийг чи оруулсан явж гэнэ вэ? Чинийхээр том хүн гэж хэм бэ? Минийхээр том хүн гэж хамгийн том яг өнөөдрийн байдлаар миний хамгийн том хүн бол миний эмээ. Тэгээд цаашгаа ингээ явах юм бол миний нагц нар ингээ цаашлуул эрдэмтэн багш нар маань байдаг юм аа. Миний хувьд бол тийм том хүн биш. Эхнийхаараа энэ болохоор ерөөсөө сэтгэхгүй оюун санааны асуудал. Эд хөрөнгөний асуудал биш. Мөнгө бол мөнгөний асуудал биш. Ерөөсөө яг ингээд бодит байдал дээр одоо юу гэх юм те эрдэмтэн багш нараа шүтэж амьдардаг, эмээгээ шүтэж амьдардаг. Тийм болохоор би яг тэднэртэй ингээд өөрийг ингээд харьцуулахад бол би үнэхээр жижиг юм байна гэж боддог. Өөрийгөө тийм том хүн биш шүү. Хулаан чи том болох болоогүй юм биш шүү. Чи хизээч том болохгүй юм биш шүү. Чиний мэдлэг яг одоогийн ингээд олж авсан мэдлэг боловсрал гэдэг юм чинь том биш байсан юм байна. Юу ч биш байсан юм байна. Чи дахиад суралцах хэрэгтэй юм байна гэдэг тийм бодлууд айгүйх төрдөг шүү дээ. Ер нь жижиг юм байна да. Чи их жижиг юм байна да л гэж өөрийгөө ихэлж хамарч явдیں۔ Тэг явдаг болохоор ч тэр би том хүн бишээ. Би тийм мундагтай адилхан тийм мундаг хүн бол бишээ гэж хэлсэн. Ерөөсөө их мундаг хүмүүс гэвэл одоо ингээд таныг хүртэл тэгж бодчихлээ. Цэндэгч их мундаг юм да. Гэдэг Globus podcast болгоно ингээд подкастын ингээд цуврал болгоно ингээд сонсох хүртэл ямар мундаг хүн бэ гэж бодчихлаа. Тэгээд ингээл миний ер нь орчин тойронд байдаг хүн болгол надаас илүү айгүй мундаг хүмүүс идэв шүү дээ. Ер нь дандаа л мундаг хүмүүс идэв. Найз ерөөс бүгд л их мундаг санагдаад идэв. Би хаа байсан тэр хүмүүс ерөөс өлбөдөн жирхэхгүйтэй л гэж бодогдол зүтгээд идэв шүү дээ. Би ч санаа зовчлоо. Ямар асуулт асуухад өөрийнхөө тухай яриулчих вэ би чинь. Гэхдээ маш их одоо өөрөө чинь миний талаар тэгээ бодоод манай подкастыг бас тасралтгүй сонсоод bijдэг гэж би бас мэдсэнгүү. Маш их баярлалаа. Сайхан урам өгсөн үг гэж би ойлголоо. Тэгээд ер нь гадаадад бидэнд сурах юм, үзэх юм, бусдаас суралцах юм маш их байдаг. Тийм болохоор ер нь өөрийгөө их л чамлж явдаг шүү дээ, тийм ээ.
Миний хувьд ч гэсэн ер нь их бас чамлж явдаг. Сурах юм, хийх юм их байна. Өдөр тутам Тийм юм суралцах бэ. юм байна гэж хардаг. Шинэ юм сурах болгондоо баярладаг гэх юм уу? Энийг яагаад би Тий, мдээгүй явсан харин юм болоо гэж цэцэрлэгийн хүүхдээс хүртэл юм сонсчод тэрийг нь мэдсэндээ баярлаад одоо суралцах юм л их байна да бидэнд. Тэгж л хардаг шүү дээ. Харин тийм юм байна. Надад ч гэсэн одоо яг ингээл яг тийм юм болоо. Өчигдөр шинэ ажиллахад хүртэл яг ингээд би ингээ мэдэхгүй байгаа байхгүй. Ерөөсөө мэдэхгүйсэн. Тэгээд яг надтай зүг ажилдаг 19 настай дөнгөж 10 жилээ төгссөн тэр жоохон хүү хурцснээ. Фурансан гэд хажууд ингээд бүр ингээ өвдөг сөхөрч ингээ сууж агаад надад тэр зүйлийг зааж өгсөн, мэдэхгүйсэн зүйл юм зааж өгсөн. Тэгээд зааж өгчөөд тэгээд Япон хүмүүсийн тэр бас чанар айгуу гоё юм байна да гэж тэр жоохон 19 настай тэр жоохон хүү хурж ирээд миний өмнө өвдөг сөхөр сууж агаад өөрийнхөө тэмдрийг гаргаж ирж байгаа тэрэн дээрээ тайлбарлаж бичиж өгөөд ханзаар бичиж өгөөд дээр нь ингээ хиргаанагаар ингээд ууших аргыг нь зааж бичиж өгөөд тэгээд ийм учиртай шүү хураансан гэж ингээд хэлж өгөөд тэгээ босоод явахдаа танд баярлалаа надаар заалгасан гэж хэлээд явахт нь үнэхээр бахархах сэтгэл төрөө. Тэгээд бас дээрэс нь өөрөө шинэ юм сурцсандаа бас айгүйх баярлав жоохон өгчөг хөөрч баясажгүй. Тэгээ ингээд бодохоор бол би ч бас их жижиг юм байна да. Дахиад суралцах хэрэгтэй байна да. Хинээс ч гэсэн хүн бүрээс юусоо суралцах боломж сурах юм их байд юм байна да гэж ингээд хараал явж идэв шүү дээ. За энэ дээр бол маш их санал нэгдэж байна. Маш их баярлалаа. Хулаа өөрийн чинь бас өөрөө энэ тал дээр нээлттэй ярина гэд зөвшөөрөл өгсөн болохоор асууя гэж би бодлоо. Өөрийн чинь хувьд эрүүл мэндийн жоохон шалтгаантай тэгээд анх эрэхтэй жоохон санаа зовж гадны орн руу гарч яасан ингээ магадгүй ээж нь ч юм уу гэр орных нь бас за очиод яадаг бол доо эрүүл мэндийн шалтгаантай юм чинь гадны оронд очиод ч гэдэг юм уу тийм болгоомжлол санаа зовх тийм байдлууд гарч ясан уу эрүүл мэндийн асуудлын талаар нээлттэй ярьж болно гэсэн учраас энэ талаар нь асууж болох уу? Магадгүй ингээ гадагшаа гарах гад зориг нь хүрэхгүй айдсан давмгаалчихсан би ч гараад дэмий хадаа эрүүл мэндийн ийм шалтгаантай энэ чинь гээд бодож исэн хүмүүстэй бас жишээ татаад ярил зүгээр юм болов уу гэж бодлоо. Тийм шүү. Би бол Болезн Минерия буюу сонсголын одоо нэг сонсгол буралтай гэсэн тийм онцтой хүн байгаа. Ер нь бол төрхөөсөө биш л дээ. Энэ сүүлд саяхнаас одоо нэг 4-5 жилийн өмнөөс бол илэрч эхэлсэн. Мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй мэдрэлийн эсний хүчил, сонсголын мэдрэлийн эсний хүчилт буюу Болезн Минерия гэдэг нь болохоор тэнцвэр алдалт гэдэг чихэнд нөлөөсөн тэнцвэр алдалт гэсэн тийм онцтой. Сонсгол маань буурсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Японд руу ирэхээс өмнө сонсгол бууралттай байсан болохоор аппарат зүүж Японд руу гарч ирсэн. Тэгээд эхэндээ бол айгүй хүндээсэн л да сонсгол буурсан. Ивэр үл байж байгаа гэвэн сонсгол буурсан гэдгийг сонсоход айгүй хэцүү байсан. Яг хий бүтээ гэсэн тэр яг нөгөөд ингээд залуу 20 эдхэн насн дээрээ яг ингээд сонсгол манд буурчлаа гэхээр ингээд айгүй тийм хэцүү байсан. Бас дээрээс нь надад айгүй хэмээлт байсан. Яагаад тэгэхээр сонсголгүй хүн бас дээрээс нь хэлгүй хүн яаж ингэж гадаад хэл сураад те яаж тэнцээ доктор хамгаалах гэдэг байгаа ерөөсөө тэр үедээ өөрөө ч гэсэн сэтгэлдээ багтаж ингээд одоо өөртөө итгэхгүйсэн байхгүй өөртөө бас тэр гэр бүлийнхнээс бол чи чадахгүй хулаач гэдэг юм уу яана энэ хулаа одоо яана гэж имэх тийм хүн ерөөсөө байгаагүй миний охин чадна яваа тэр миний охин гэд ээжээс өсвөлээд манай барай ээж байна ингээд бүгдээр яг хажууд бат артлт манд бат зогсчихсон яваа тэр чадна миний охин хийгээд гээд гэр бүлийнхэн бол амар зүгээр шууд бат итгэлтэйгээр хэлдэг. Би болохоор өөрөө амар их айцтай. Гадна талтай хүнд ингээ харуулах байгаа ч гэсэн ингээ төгшөөд яна би сонсохгүй штэ. Би сонсохгүй буруу сонсон штэ. Тэгэхэд би ингээ хийж чадах уу, явж чадах уу гэдэг айгүйх бодчихсон. Гэтэ энийг Монголд хөгжлийн бэрхшээл гэж ярьдаг байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй ирэх, тахир дутуу ирэх гэж онцлно. Айгүй хүн үгээр тайлбарладаг л да. Тэгээ яг ингээ Японд өөрөө гараад ажиллаад, сураад, ингээ суралцаад ингээ явж хахад бол ерөөсөө чи хөгжлийн бэрхшээлтэй шүү. Эсвэл энэ сонсгол муутай шүү гэж ерөөсөө тийм хандлага бол ерөөсөө байхгүй. Тэгэж гадуурхалт шиг тийм мэдрэмжийг бол ерөөсөө хизээч мэдэрдэггүй. Бүгд бүр өөрөө ажилд орохдоо би ингээд аппарат зүүдгээ шүү.
чихний аппарат зүтгэж шүү гэд. Анх бол би нэг аппарат зүтгэсэн бол одоо хоёр аппарат зүтгэх болсон. Нөгөө чих мань ч гэсэн ерөн бууралттай болсон учраас хоёр аппарат зүтгэх болсон. Тэгээд би ингээд сонсголын ингээд аппарат зүтгээ гэдэг ингээд ажилд орохдоо ингээд ажлынхаа хамт ажиллаж байгаа хүмүүст ингээд хэлцдэг. Яг хэлчингөт нөгөө хүмүүсүүд маань хулан ингээ аппарат зүтдэг гэсэн шүү гэж бос хүмүүст ингээ хэлчихэд тэгээд нөгөө хүмүүсүүд нь надтай үрж ирээ харьцаар бол яг хурж ирээд миний хажууд үрж ирэх яг тэр бүгдийг ийм учиртай шүү гэж тайлбарлачаад та яг энэ олон хүмүүсийн дунд хэлсэн юмыг сонсоог бол би танд дахиад тайлбарлаад өгье гэхэд хэн ч гэсэн гүйж хурж ирээд гэж тайлбарлаж өгөөд яг хажуудаа энгийн ерөөсөө ямар ч тийм сонсгол бууралтай хүн гэж хэлэхгүйгээр ерөөсөө тэгж авч үзэхгүйгээр яг энгийн ажилтнтайгаа адилхан гэж зэрэгцүүлээд аваад ажиллаад байдаг. Тийм нэг юм байна да. Их гоё нийгэмтэй юм байна да яг энэ тал дээр бол. Монголд бол яг энэ тал дээр яг ингээд сонсголын бууралттай гэхээр бас нэг жоохон нэг тийм гажуудал байгаад идэм болов гэж боддоо шүү дээ. Хөдөлмөр эрхлэх боломж нь жоохон хаагдмалч гэдэг юм уу тий. Жоохон хязгаарлагдмал болоод идэм болов. Хүмүүсийн ойлголт нь бас нэг жоохон нэг тийм баригдмал байгаад идэм болов гэж бодогдоод идэв. Яг Японд ингээ ороод ирсэн чинь би бол өөрийгөө ерөөсөө тийм сонсгол бууралттай, сонсголын бэрхшээлтэй ч гэдэг юм уу тиймэрхүү юм дээр бол ерөөсөө санаа зовхгүй өөрөө тэрэн дээр нэг тэгж айж би тийм шүү гэж ерөөсөө тэгж бэрхээ байгаад ингээд нийгэмд ингээ сайхан ажиллаад амьдраад явж чадж байгаа. Тийм болохоор надтай адилхан ийм сонсголын бэрхшээлтэй байгаад жоохон ч гэсэн ингээд ажил эрхлэх боломжтой л бол ерөөсөө тэрэн дээр шантраад хэрэггүй шүү. Гадагшаа гарыг гэж бодож байгаа бол гараарай, хийгээд үзээрэй. Та бол ерөөсөө юм болгоныг чадхал тийм хэмжээний хүн шүү гэж л уриалмаар байна да ерөөсөө. Эхэндээ бол амир хайдаг байсан. Ер нь хүн бүртгэдэг баг. Саяхан би бас Япон зар дээрээс уншсан. Яна би ингээ Японд руу ингээ явах гэсэн юм а данч би юм сонсголын бэрхшээлтэй аппарат ингээ зүгээд очивол яадаг бол аппарат зүгээд ирэхэд зүгээр юм бэлээ. Би зүгээд ирсэн шүү. Бас дээрэс нь Монголоос аппаратаа авсан ч болно, Японоос авсан ч болно. Монголд бол Widex буюу одоо Германы Widex загварын аппарат байдаг. Би одоо яг тэр Widex загварын аппаратыг зүүдэг. Тэр аппарат бол их дэвшилтэт технологи, их нарийн бүтцтэй аппарат болохоор жоохон Монголдо байгаа хүмүүс жоохон өндөр үнэтэй юм шиг боловч яг Японоос ингээд харахад бол боломжтой үнэтэй юм биш үү? Их гоё аппарат байна гэж бодогдохоор тийм аппаратуудыг зардаг газрууд байдгийн шүү Монголд гэж бас хэлмээр байна. Тэгээд нэг тод жишээ нь явж байгаа учраас бүгдээрээ сайхан хийгээд үзээрэй. Хийж чадахгүй юм гэж ер нь хүн байдгүй сэтгэлдээ багтаацанд бол ер нь хийж чадна штэ ерөөсөө хүмүүр гэдэг. Миний яг өнөөдрийн бас ингээд явж чадж байгаа бас нэг том шалтгаан бол ар гэр маань байдаг, ээж маань байдаг, эмээ маань байдаг, нагц нар маань байдаг. Эдгээр хүмүүс их хүчрхэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс чи чадахгүй гэж ерөөсөө хэлдэггүй. Чи чаднаа, чи зүтгээ, чи хийж чадна гэж их тийм сэтгэлийн тэм өгдөг болохоор ер нь одоо бас яг ингээд босоо зогсож байгаа юм болоо даа л гэж боддог штэ. За тэгээд ар гэрийнхэн сонсоод бас их баярлахаа гэж бодож байна. Хулаа миний бодлоор болохоор заавал ингээл бусад хүнд яаж үнэлэгдэхтэй санаа зовдөггүй те бусад хүнд таалагдах болов гэдэгтээ санаа зовхгүй ер нь зөвл явж явах юм бол өөрийгөө олсон хүн гэдэг их аз жаргалтай хүн байдаг юм болов гэж би боддог байхгүй. Өөрийгөө зөв явж байгаагаа мэдж байгаа. Тэгээ заавал бусад үнэлэгдэх гэдэг ч юм уу таалагдах гээд тэг шаардлагагүйгээр өөрийгөө олцсон тэр хүн аз жаргалтай гэж боддгийн. Тэгэхээр чиний хувьд болохоор аз жаргал гэж юу юм бол аз жаргалтай хүн гэж хин юм бол аз жаргал гэдэг юм бол ерөнхийдөө миний хувьд бол яг өнөөдрийн хувьд бол би ч нөгөө гэр бүлээсээ жоохон хол байгаа болохоор гэр бүлээ сонсондоо болоод ч тэр гэр бүл юм байна да гэж бодогдоод идэгий. Аз жаргалтай хүн гэх юм бол таны хэлдгээр бол яг өөрийгөө л олох юм байна да. Энэ 3 жилийн хугацаанд бол ерөнхийдөө өөрийгөө олох байжтэй гэж боддгийг. Өөрийгөө олох бас их том тулаан байсан. Бус хүмүүсийн хувьд бол хүн болгон яг нэг өөр цаг хугацаанд их одоо 18-40 өөрийгөө олцсон хүн байна. 20 тойч олцсон байна. Бүр хожуу 50 тайч болох хүн ч байдаг байх л та. Миний хувьд бол одоо ингээд нэг хэлийн дээс ахлах жижил ер нь өөрийгөө олох байсан юм л да гэж боддог штеп. Яг өөрийгөө олсон хүн ерөөсөө хин нэгэн шүмд одоо хин нэгэнд таалагдах гэж биш те. Яг ерөөсөө яг тэр зөв зам жимээрээ явж л байгаа бол тэгэл яг тэр хийгсэн замналаараа хийгээл явж л байгаа бол тэр хүн
дэндүү их ас жаргалтай байна. Ас жаргал гэдэг бол эд хөрөнгөн дээр тогтохгүй ерөөсөө яг л нэг энгийн байгаагаараа бүх юм энгийн байгаагаараа байхтал болдгийм байна даа л гэж бодоод идэв шүү дээ. Энгийн даруухан байгаагаараа байж хахад л болно доо л гэж боддгий шүү дээ. За баярлалаа. Өстө байгаагаараа гэж бас их гоё үг гаргаад хэлчлээ. Нөгөө удаан Монголынхоо нийгэмд байхгүй монгол хүмүүстэйг ярилцахгүй болохоор үгийн баялаг их мууддаг юм байна. Чам дээр тэгж анзаарэгдэж байгаа юу? Заримдаа үг хайхын дээр үед бол маяглалаа л гэж бодож сонсмор. Гэтэл үнэхээр өөр бас заримдаа үгийн баялаг дутуу болсонгоо их мэддэн штэ. Аяада би боддгий штэ. Нөгөөд нь за цэндэгч намайг уучлаарай. Гэхдээ би бол өөрийгөө бол тэгж боддог. Ер нь хил дутуус орсны гавья гарч байгаа юм байна да гэж боддгий штэ. Чи дутуус орж байгаа юм байна гэж боддгий штэ. Ягаад тэгэхээр тэгж боддог байхгүй юу? Дутуус орсны гавья болохоор тэр чил ерөөсөө одоо тэр чинь өөрийгөө чамлаж байгаагийн нэг илрэл ахгүй юу? Дутуус орсны гавья болохоор л ерөөсөө тэр ихилээ хүртэл авчиж холж утгаж үгүй мартаад Япон дээр одоо орчуулга дээр хүртэл дутуу мөрисари орчуулад явж байгаа юм бол ерөөсөө л дутуу сурж байгаагийн гавья юм байна гэж боддгий шүү дээ. Хатуу үзэлтэй тэр хажуудаас өөрийгөө хаацалаад бас айгуу шалтгаанаа айгуу өөрөөр гаргаж хэлээд шүү дээ. Монгол хүмүүстэйгээ ярилцахгүй болохоор үгийн баял дутагдаад ингээд тий. Бас таавал айгуу гой зөөлхөн хэлж өгч байгаа байхгүй юу? Би ч юм бол зүгээр шууд өөртөө яг тавьдаг, миний өөртөө тавьдаг шаардлага шалтгаан бол ерөөсөө яг тэр шүү дээ. Чи ер нь ерөөсөө үг дотоо сурж байгаагийн гавья чи ерөөсөө дотоо хийсний чинь гавья одоо яг ингээд төрлөх хэлээ хэл дээр төгс орчуулж чадахгүй байгаа гэж энэ илрэл бол тэр юм байна гэж ерөөсөө яг өөртөө яг тийм шаардлага тавьдیں шүү дээ. Жохоо өөрийгөө хаацаасан юм болох гэдэг шиг байна. За ингээд ийм бас сурлаа хулангаас дараагийн удаадмаар юм байна. Би ямар учраас миний монгол хэлний чадвар мууцсан байна гэдэг дээр бас бодох хэрэгтэй юм байна. За маш их баярлалаа хулаан. Тэгээд ер нь хүн амьдралдаа ямар нэгэн шинэ алхам хийхгүйгээр шинэ амжилтанд хүрэхэд бас их амар биш. Тэгэхээр чиний амьдралдаа гаргаж ирсэн хамгийн том өөрчлөлт, хамгийн том алхам, хамгийн зоригтой шийдвэр юу байсан бол Монголд их сургууль багшилж байсан байх тийм ээ. Эсвэл гэр бүл зохиох ч юм уу. Ер нь чиний хувьд бас их гаргахад амаргүй байсан шийдвэр юу байсан бол? Миний гаргахад амаргүй байсан шийдвэр бол ерөөсөө нааша гадаадд гарч амьдрах байсан. Сонсгол муутай аппарат зүүдэг, дээрээс нь Монголдо бол тодорхой хэмжээний ажлын байртай. Монголдо бол би чинь сургууль төгсөөл шууд шинжлэх ухааны технологийн сургуулийн хөнгөлөлтийн судалгаа хөгжлийн хүрээлэн буюу Монголын шилдэг эрдэмтдийн дунд яваад орсон хүн багхгүй юу. Ерөөсө сургууль төгсөөл тийм эрдэмтдийн дунд ороод л тэр эрдэмтдээ суралцаж явсаар байгаа л ажиллаж байгаа хүн суралцаж явсаар байгаа л ингээд их дартан замаар явсаар хагаад 8-9 жил ингээд ажилласан байгаа байхгүй Монголд бол. Тэгээд тэр чинь яг ажилчин игнээс буцаад оюутан болно гэдэг чинь бас их чанга асуудал даваа байсан. Дээрээс нь сонсголын бууралттай ингээд тэгээ гадаадад ганц биеэрээ гарч ажиллаж амьдран хэл сурна гэж гараад ирсэн байдаг бол үнэхээр зүгээр мохор зэрэг байсан бохоггүй. Зүгээр мохор харанхуй зэрэг байсан бохоггүй. Ерөөсөө л харанхуй зэрэг байсан. Тэгээд гарч ирээд зүтгэхэд бол эхэндээ бол жоохон шавдарсан л та бас чанга юм байна. Ингээд шинэ нийгэмд, шинэ технологид ингээд ороод хөл нийлүүлээд алхна гэдэг бол бас их чанга байсан. Дээрээс нь бас яг ингээд нөгөө 27-8-тай ч юм уу 25-6-тай байсан бол бас нэг арай өөр байх байсан ч гэсэн 30 гарчгаар бас нөгөө нэг хүний бие организм ч гэдэг юм уу тий хөдөлгөөн ч гэдэг юм уу тий бас жоохон давтар болдгийм байна да. Ойлгоцсон ч гэсэн яг ингээд нөгөө залуу үеийнхэнтэй ингээд харьцуулахад бас жоохон давтар болдгийм байна да гэдэг өөрийг ингээд харьцуулаад харж илсэн л да. Тэгээд хамгийн том шийдвэр, хамгийн зоригтой бөгөөд хамгийн мохор шийдвэр бол наашаа гарч ирэх байлаа. Ерөөсөө. Гэхдээ их том мөрөөдөлтэй байсан надад ерөөсөө маш олон жилийн өмнөөс, ер нь 10 гаруй жилийн өмнөөс машин үйлдвэрлэлийн технологи гэдэг анги руу ирсэж орсноос ахуулаад л ерөөсөө ганц мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдөл маань бол ер нь гадаадд сурч амьдрах байсан. Тэгээд яг хуу боломж нь байгаагүй. Ер нь мөх санхүүгийн хувьд ч тэр ерөөсөө боломж нь байгаагүй. Тийм болохоор аль болох тэгэл боломжоо тааруулаад л гарч ирсэн тий боломжтой нөхцөл он жилүүдэд тааруулаад тэгэл гарч ирсэн их том зоримог шийдвэр гаргасан. Энэ зоримог шийдвэр дээр маань бас ингээд их дэмжиж тусалсан арга гэрийнхэндээ бол үнэхээр их талархдаг ш. Найз нөхөддөө
үнэхээр их талархаж явдаг. Мгм. Тэгээд явж байна да. Мгм. За маш их баярлалаа. Хулаа манай монголчууд ер нь эрт зөөр үгээр тайлбарлаад хэлцдэг. Ер нь Япон улсууд хэл зөөр үг хэрэгэлдэг юм бэ нөө? Японы ямар зөөр зүг цээжил тогтоож хэрэглээд явж байна. Тийм байх уу чанд? Ер нь бол Монголтой их төстэй. Япон улсын ерөнхийдөө яг ингээ үндсэн соёл гэдэг юм уу те, ёс заншилч гэдэг юм уу те, тэр болохоор ингээ нөгөө Аз орн учраас Монголтой нэлээд төстэй байдаг. Ерөөсөө яг хүмүүс ингээд зарим нь ондоо гэж хэлж магадгүй хүний харах өнцөг ондоо гэдэг учраас миний хувьд бол харах өнцөг миний харж байгаа өнцөг талаас бол ер нь нэлээд төстэй юм болоо да гэж харддаг. Тэгээд ингээ явахад эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг. Ер нь би багасаа ахуулаад яг энэ үгийг л ерөөсөө яг ягштал мөрдөж ирсэн. Ерөөсөө чийл хичээ тэгвэл заяа чинь хичээнэ гэж өөртөө дандаа яг тэгж тогтмол хэлдэг. Тэгдэг болохоор яг ингээ Японд төрж ирээд ингээд нэг үгийг юу яасан нөгөө залуу байхдаа урсгаж чадаагүй хөлсийг хөвшөрсөн байж байхдаа бол зовлонгоор туулнаа гэж орчуулахаар тийм сургаал үгийг ерөөсөө яг ингээд өөртөө ингээ харчаад чи Японы яг өнөөдрийн байдлаар би бол 33 настай учраас яг Монголд болохоор яг хэвдээ нэг амир залуу биш ч гэсэн ер нь жоохон явж индаа л гэж ойлгоо штэ. Тэгсэн чинь Японд бол тэр чинь бол бүр эд залуу нас учраас яг ажил эрхэлдэг карьер хөөдөг яг эд залуу нас гэж ойлгох юм бэлээ. Тэгдэг болохоор чи яг өнөөдөр л тэр хөлсийг урсгахгүй бол одоо өнөөдөр л энэ хөлсийг урсгахгүй бол чамд дахиад энэ хөлсийг урсгах цаг хугацаа байхгүй шүү гэж өөртөө байн хэлж байн яг тэр зарчмаар юм урагшилдаг шүү дээ. Утгачлж ингэж хэлэх юм бол залуу насндаа урсгаж чадаагүй хөлс эртлэх насндаа бол зовлон болно л гэдэг. Эрчтэй хүчтэй эд залуу насн дээр хөдөлмөрлөг гэж хэлж байгаа юм байна тийм ээ? Ер нь бол эрчтэй хүчтэй эд залуу насн дээр хөдөлмөр сэтгэх яг өөрийн хийж чадах хэмжээний чадхаа хүртэл чадхаасаа чадахгүйгээ хүртэл хөдөлмөрлөх гэсэн үг байна. Ерөөсөө хөдөлмөрлөх хүнийг бий болгодог учраас хөдөлмөрлөх гэсэн үг. Хэрвээ тгээгөө бол одоо өтлөх насндаа тэгээд тэрийнхээ юу идгээд одоо юу гэдэг нь тий идэх байх шүү л гэсэн тийм утгатай л байхгүй ерөөсөө л. Энд тийм хүмүүс ч гэсэн бол гэж үзсэн шүү дээ. За авчлаараа яриг нь тасалчлаа. Зүгээр. Эндхийн хүмүүс бас насаараа ажиллачаад тэтгэврт гарахаараа аялаад тааваараа явдаг. Насаараа хөдөлмөрлөсөн болохоор одоо насны эцэст маш олон орноор одоо сайхан хоёроор хөдөлгдсөн настай хүмүүс явж идэв шүү дээ. Юм үзээд. Тий, ерөнхийдөө бол тэр нь бас их зөв юм болоо яг өнөөдрийн нөхцөлд ингээ харж хахад яг ингээ нөгөө улсын тулгуур хүчин залуучууд ажиллах тулгуур хүчил ерөөсөө залуучууд учраас тэрийг ингээ нөгөө залуудаа энэ улстай хийх ёстой. Чи энэ улсын иргэнэл бол энэ улсад одоо юу гэх юм те үүрэг хариуцлага гэдэг юм үүрэх ёстой гэдгийг л ер нь тэр үгээр ойлголт юм болов уу гэж ойлгосон. Яг надаа нэг настай Япон хүн жоохон магчилж хэлж өгсөн. Яг иймэрхүү маягаар магчилж өгсөн. Тэгт нь ямар амар гун утга илэрхийлээ гэж бодчихсан байхгүй тэр үедээ. Тэгээ бодчихсан. Тэгээд тэрнээс хойш бодсон л да. Би монгол хүн болж төрчөөд би улсынхаа төлөө яг юу хэлээ гэж бодсон байхгүй. Би монгол хүн шүү дээ. Яагаад би чинь монгол улсын иргэн учраас эх оронтой байна гэдэг чинь хамгийн гоё том зол завшаан байхгүй. Хүн болж төрсний хамгийн гоё том зол завшаан бол эх оронтой байх юм. Илрэл юм болоо да. Эх оронтой байна гэдэг чинь хамгийн гоё том зол завшаан. Тэгэхээр чи тэр улсынхаа төлөө чи тэр улсын иргэн учраас чи тэр улсын төлөө яг юу хийж чадах вэ гэж өөртөө болсон юм ингээд. Өөрөөсөө асуусан. Ер нь дандаа л өөрөөсөө асуудаг. Хулан гэдэг хүнээс л асуухгүй болохгүй байхгүй. Хулан гэдэг хүнээс асуувал хулан гэдэг хүн хариултын нөгөө л ингэж явж байгаа. Хулан гэдэг юм ихтэй өнөөдөр ярилцлаа. Тэгээд хоёлаа ярьцлагынхаа дугаарыг жоохон өндөрлөе гэж бодож байна. Би одоо 30 минутын дараа ажилдаа явах юм. Тэгээ өглөө цагийн зөрүү байдаг учраас эрт гараад ингэ ярьцлага амжуулсандаа маш их баярлж байна хулан. Тэгээд хамгийн төгсгөлд нь уучлаарай. Нэг юм уухгүй бол хоолон дээр нэг юм тэгэлжлээ уучлаарай. Тэгээ хамгийн төгсгөлд нь
ер нь хүний амьдрал ирэнтэй брантай гадаад гараад явчихараа бүх юм болоод бүтдэг одоо мөнгө цаас дээрээсээ ирдэг ч юм уу одоо дээр үед нэг тийм ойлголт гадагчаа гарчвал тэгээ болно гэд тийм нэг ойлголт байдаг байсан. Бас хүн хүний боломж өөр, хүн хүний өөрөө өөртөө гаргаж байгаа боломжууд нь чадварууд өөр гэдэг ингээд монгол хүмүүс нь бас янз янзын л амьдралтай явж байгаа гадаадд. Яг үнэнгээ хэлэхэд тийм ээ. Бүх хүмүүсийн зам дардангуй азтай хүн байна. Эсвэл нь өөрийн хүчил зүтгэлээрээ амжилтанд хүрсэн ч хүн байж гэн хичээгээд ч болохгүй байж байгаа ч хүмүүс явж байгаа. Тэгэхээр ер нь гадагшаа гарч байгаа залуу үеийнхэндээ юуг зөвлөх вэ? Өөрийнхөө туршлагаар яг ингээд чухалчлаад хэлэх юм бол эхлээд та бүхэн хилээ Монголдоо сураарай гэж хэлнэ. Хамгийн чухал юм. Хилээ Монголдоо ядчил үгнүүдээ цээжилчээд гадаад руу гараарай гэж зөвлөнө. Эхний хугацаанд та тэр үгнүүд цээжилсэн үгнүүдэд сонсоод ойлгохгүй угаасаа чихэн онгоогоог учраас угаасаа ойлгохгүй. Гэхдээ толгоонд чинь нэгэнд орцсон байгаа зүйлийг хизээч хинч арилгаж чадахгүй учраас маш хурдан үгээ цээжлээгүй хүнтэй харьцуулахад маш хурдан ойлгодог болно. Тийм учраас хилээд сайн сурцсан байхад тэр нийгэмд хөлөө ойлоод явах чадaltaй болт юм аа. Тэр нь болохоор Монголын зөвлөц зүгээр бол ерөнхийдөө нөгөө хилттэй бол хөлтэй гэдэг юм байна да гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт нь болохоор юу вэ гэхээр ерөөсөө та хилийн дээс алхсан л бол Монгол зангаа Монголдо хаяа. Ерөөсөө тэр улсын нэгэнт усын нуул ёсын даг гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэр үгийн зарчмын дагуу тэр улсын нэгэнт нийгэмд рүү тэр хилийн дээсээ алхсан л бол яг тэр улсын нийгэм дүрм журмын дагуу л ажиллаж амьдрнаа л гэсэн үг. Тийм болохоор та Монгол хүн гэдэг бахархлаа бол хай гэж хэлээгүй. Монгол хүн гэдэг тэр одоо нэг аархлаа хайчаад бахархлаа цээжин дотроо тэгээд тэргүүндээ хадгалаад ороод ирээрээ гэж бол зөвлөмөр байгаа юм аа. Хоёрдугаарт та 18 нас хүрсэн л бол хилийн дээс алхсан л бол та өөрийнхөө биеийг өөрөө л дааж авч өгнө. Өөр хинч танд туслахгүй, хинч таныг харахгүй, хинч таныг дэмжихгүй. Тийм учраас яг өөрийгөө баттай сэтгэл зүйн хувьд ч тэр биеийнхээ физиологийн хувьд ч тэр баттай яг өөртөө найдаж, өөртөө итгэж алхах хэрэгтэй шүү л гэж зөвлөнө дөө. За тэгээд эргэж байгаа залуу хүмүүс маань энэ 3 сайхан зөвлөмжийн бодоод толгоондоо хийгээд ингээд орж ирэх байхаа гэж бодож байна. Хулаан бас нэг нэмэлт асуулт асууя гэж бодлоо. Сая 18 нас хүрсэн л бол та гэд заагаад хэлж байна. Монголд маань 18 нас хүрсэн мөртлөө гэр бүлдээ амьдарч байгаа олон залуучууд байдаг тий. Аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Оюутан цагаа бас аав ээжийн гэр бүлд өргөжлүүлж амьдраад оюутан ширээнээс ажлын байр болтлоо ч юм уу гэр бүл өөрийн гэсэн гэр бүл зохиотлоо ингээд өөрийнхөө одоо хуучин гэр бүлтэй гэх юм уу амьдраад ингээд явах боломжууд бас их байдаг. Манайхан ч бас их гэрсэг, ах дүүсэг ардтам шүү дээ. Энд болохоор оюутан болоод явчих юм бол тэгээд бас их санхүүгийн тал дээр ч юм уу өөрсдөө анхаарахгүй болохгүй. Тэгээ нөгөө усыг нь уул явсыг нь даг гэдэг шиг манай хүүхэд маань 18 нас хүрээд одоо ингээ оюутан болоод явж байгаа юм амар. Тэгсэн чинь би анханаас нь л жоохон юм болгоныг амарч бэлдээд өгөх бас бэлдээд бай гэж бодохгүй байгаа юм. Яг тэгэхээр бид нар ч гэсэндээ чамлаанаа чирээдл ингээд ирсэн. Тэгэл бүх юм одоо өөрийн толгой дээр ирсэн учраас мөнгөө яаж олох вэ, сургууль яаж орох вэ, хэлний курс яаж орох вэ гэд болохоосоо болохгүйгээ хүртлээ ингээд үздэг шнэ. Тэгдэж шүү. Тэрэн шиг хичнээн Германд өөр одоо их сургуульд өөр хот руу оюутны байранд ороод явах ч гэсэн. За тэгээд санхүүгийнхаа асуудлыг яа гэж бодож байгаа вэ? Стипендтэй одоо сурах байгаа юу? Тэгвэл стипендийн хүсэлтэд гаргасан уу? Эсвэл ажлын байраа яаж олгож байгаа гэсэн хүүхэд маань айцсан. Сайхан гэсэн чинь ингэсэн нэг аяллаар явах болсон юм аа. Найзтайгаа. Тэгээд та хоёр надад туслах юм уу гэдээ асууж байна. Тэгэхээр чи өөрөө чинь ингээ карманы мөнгө байгаа хэвээр сар болгон карманы мөнгө өгдөг тэрийг өрдөггүй цуглуулдаг байхгүй. Чи тэр мөнгөөр зугаацах байгаа юм чинь зугаацах мөнгөө чи өөрөө л гаргаад явж гэсэн чинь үгүй би оюутан болохоор ч тэгээ надад мөнгө өгөх хүн байхгүй би тэгэхээр ч оюутан болохтой хэрэглэхтэй хадгалахгүй болохгүй ч тэгээ бүр айцсан. Би хаана ажилтсан бэлээ гэдэг айгүй урдаа ажилд ороод айлын өвс нөгөө ашгүй нөгөө бүжгийн 8 жил бүжгээр хичээлсэн break dance одоо хичээлсэн байхгүй. Тэгсэн багш нь чи ажил хайж байгаа юм гэсэн чи тий би ажил хайж байгаа одоо оюутан болохыг хэлчих.
Тэгсэн чи манай цэцэрлэг ногоог арчилдаг хүнээр зунжангаа ажиллах уу гэд. Тэг тэнд сүүлийн 3 өдөр ажилласан. Хамгийн ихний цалингаа барьж орж ирчээ. Бүүн баяртай. Оюутан болохтой. Тэг би жоохон айлгцсан юм шиг байгаа. За оюутан болохоор одоо ингээ бүх хэмжээний толгой дээр ирнэ. Чи яаж санхугаа авч явах уу, яах уу, ийх уу одоо чиний л юм. Тэр шиг Япон хүмүүс хүүхдүүдэд яаж ханддаг юм бэ? 18 нас хүрэнгүүд нь ч юм уу насан турлээ гэж үзэхэд. Араас нь туслаад машин байр авч өгөөд идэх юм бэ нүү? Оюутангийн одоо санхүүжүүлээд байдаг юм бэ нүү? Манайхан ч өвгтөл үргээл хөрхий хүүхдийнхээ нэг айтайхан байдалтай нэг ихтэй сургууль төгсгч юмсан гэж зүтгэдэж шүү дээ. Өөрсдөө гаргундаа гаргачих баг л. Миний саяны тэр нөгөө 18 нас хүрсэн л бол гэдэг нь болохоор яг 18 нас хүрээд нөгөө хилийн дэс алхах боломжтой. Тэгээд 18 нас хүрээд хилний бэлтгэлээр гарч иж байгаа монгол оюутнууд их олон байдаг байхгүй юу? Олон байдаг юм байна гэж хараад байгаа юм. Тэгэхээр чи 18 нас хүрээд хилийн дэс алхсан бол гэсэн үг. Монголдоо бол яг чи угаасаа нэгэнт их орондоо иххэн садантайгаа цуг байгаа юм чинь эрхлэлгээр эрхлээд байдгаараа байгаад л явж байгаа нь одоо тэгээд гэтээ нэгэнт чи том болсон л бол мэдээж үүрэг өстө үүрэг хариуцлага өрөөд явна. Эцэгтэй амьдарч исэн ч гэсэн үүрэг хариуцлага өрөөд явах нь бол угаасаа ёс зүйн хувьд бол байх ёстой зүйл гэж боддог. Японд болохоор юм байдаг. 18 нас биш 20 нас гээд хатачи гээд нэрлэдэг 20 насны баяр гэж бүр тийм том баяр. Тэр нь болохоор бүр ингээд том хүн болж байна гэсэн тийм том баяр хийж өгдөг. Япон бүр улс даяараа хийдэг. Тэрийг дүүргэн хүртэл тэр 20 нас хүрж байгаа бүх хүүхдүүдээ ингэж хүмүүсээ ингэж хүлээж аваад ингээ ёслолын арга хэмжээ зохион байгуулад тэгээд за ингээд энэ өдрөөс эхлээд та нар ингээ том хүн боллоо шүү гэж зөвлөөд тэгээд том хүн болсон бол одоо яг нэг өөрийнхөө санхүү эдийн засаг бүх юм ингээд хариуцаад тустаа гараад стори гараж буюу одоо ганцаараа амьдраад эхэлдэг тийм хүмүүс байдаг гэдэг. Япон хүүхдүүдээс ингээд нөгөө сонсч ирсэн л та. Тэгээд явдаг ч гэсэн бас гэр бүлтэйгээ зүг амьдардаг хүмүүс байдаг. Тэр болохоор нөгөө нэг яг айл болгоных нь л онцлог байдаг бах та. Ер нь дийлэнх нь л ганцаараа амьдрах сонирхол их өндөртэй байдаг гэж сонсч ирсэн. Япон хүмүүс бол их дийлэнх нь ганцаараа амьдрах сонирхол өндөртэй байдаг учраас хатаач одоо 20 нас хүрлээл бол ерөөсөө эцэгхийн гараас гараад бүгдээ өөр хэм биеийг тагаад яг нөгөө чи том хүн болсон энэ яг хуулийн хариуцлага гэдэг юм яг өөр юм биеийг идэх ёстой ёс зүйн хувьд ч гэсэн чи өөрийнхөө биеийг дагаад авах боломжийн тийм хэмжээнд хүрлээ гэдэг тэрийг одоо ингээд нийгэмд ингэж ойлгуулж өгөхийн тулд тэр хатаачи гэдэг баярыг одоо 20 насны баярыг хийдэг юм байна гэж ойлгож байгаа. Япон улсад бол тийм байдаг. Тийм болохоор ерөөсөө 20 нас хүрсэнд бол ерөөсөө яг том хүн шиг тийм хичнээн ингээд нөгөө том хүн шиг байхгаа хичээгээд байгаа байхгүй тийм 20 настай хүүхдүүд нь. Гэтэл хүүхдэл болохоор нөгөө нүдэн гэрэлтэй элдүүд болоо юм ингээд сэтэл гэрэлтэл явж харагддаг шүү дээ. Надад тэгэж харагдаад байдаг. Хүүхдэл болохоор хөөх харагдаад байдаг. Гэтэл бие бол манай монгол хүүхдүүдтэй харьцуулахад бол бие маш сайн даасан хүүхдүүд байдаг юм байна гэж боддог шүү дээ. Бие даацсан байдаг юм гэж. Тийм болохоор л амхандаа зөвлөсөн зөвлөмж маань болохоор ерөөсөө чи бие даа л гэсэн утгаар л хэлж байгаа. 18 нас хүрсэн бол бие даа гэж. Монголд бол ерөөсөө 18 нас хүрсэн бол ерөөсөө бүх юм чөлөөтэй ингээд том хүний тоонд орлоо ингээд та энийг бол ингээд тэгж болно ингэж болно гэдэг ингээд нэг юу яадаг штэ ярьдаг штэ тий. Адилхан та ингээд том хүн гэж өөрийгөө толгойдоо бодож байгаа бол тэр том хүнийхээ өөр хариуцлагыг өргөх ёстой л гэсэн тийм шаардлагатай. Би ч бас хүүдээ бол одооноос манай өч одоо уул нэг 9 настай хүүхдэлтэй. Тэгэхдээ би одооноос бас яг тэрийг ингээ жоохон хүүхдэд жоохон хатууч гисэн. Ер нь бол одооноос бол хэлдэг шүү дээ. Би чамд мөнгө бол өгч чадахгүй, ээдүрэнг бол өгч чадахгүй. Чи сурах хэрэгтэй учраас би чиний сургалтын төлбөрийн төлнө. Сурах нөхцөл бололцоо гэдэг бүгдийг хангаж өгнө. Тэрнээс биш яг ингээд том болоод одоо ингээд 20 нас хүрээд 18 нас хүрээд ингээд байхад бол тэрнээс хойш өөрөө авч яваарай. Би танаа авах юм ээ. Нагц семинартай ч адилхан тийм чадaltaй. Ээж чинь 30 нас хүртэл тийжсэнтэй адилхан. 30 нас тэрнээс хойшоо болтол ингээд хажууд нь хулаан чи тэгэрээ ингэрээ гэдэг ингээд хөтлөөд явсантай адилхан тэгэж явах хэмжээний тийм чадaltaй ээж биш учраас чи өөрөө аваад яваарай гэж хэлдэг шүү дээ. Одоо яг тэгэж хэлдэг шүү дээ. 9 наснаас нь авахлаад хүүхдээ бэлдээ сэтгэл зүйн хувьд бэлдээд биеийг даалгах гэдэг ингээд явж байгаа мундаг байж байгаа юм бэ. Тэгээд хүүхдэд өөрт нь их хэрэгтэй тустай тий эртнээс бие дагаа сурчих юм бол өөрийнх нь төлөө тэмцдэг тэмцэгч тийм
одоо шартаа эргээд ээж нь тийм очтой юм бэ. Тэгээд ийм мундаг эмэгтэйтэй ярилцсандаа маш их баяртай байж гэн. Тэгээд өөрийнх нь төлөвлөсөн ирээдүйн олон мөрөөдлүүдэд нь Монголд үйлдвэр барина гэсэн мөрөөдөлтэй байсан. Одоо хамгийн ихний мөрөөдлөөс нь биелээд Монголын залуу инженерүүдээ бас гадны орны техник технологиос суралцуулаад ажлын дадлага дуршлагтай болгоод ингээд буцаад их оронд нь сайхан олон инженерүүд нийлсэн одоо нийлж сайхан үйлдвэрүүд бас жижиг дунд үйлдвэрүүд босгох хаа гэд ийм сайхан мөрөөдлөөр хоёлаа энэ удаагийн дугаар өндөрлөе гэж бодож байна. Тэгээд Японд очиж ажиллах сонирхолтой өөр хүүхэд нь байдаг инженерээр суралцж байгаа тийм сонирхолтой хүмүүс байх юм бол Globus podcast-ыг сонсоорой. Энэ дугаарыг бас цааш нь тарааж тус болоорой. Тэгээд нэг хүн ч гэсэн мэдлэг мэдээлэл өгч юмсан гэдэг утгаар хийгддэг учраас ингээд биднийг бас саяда сонсож байгаарай гэж хүсэж байна. Тэгээд сонсогч та бүхэндээ ажлын амжилт хүсье, хуландаа маш их амжилтыг хүсээд ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. За баярлалаа, баяртай. За баярлалаа, баяртай. Танай хамт олондоо ажил хөдөлмөрийн амжилтыг хүсье танд бас. За маш их баярлалаа. За баяртай хулаа, маш их баярлсан шүү. За баярлалаа, баяртай.